За сайн байна уу? Манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. За өнөөдөр болохоор бид нэр манай Монгол улсад Библи тэгээд Бурханы Есүс Христийн талаар сайн мэдээ хизэнээс байсан юм бэ гэдэг талаар за баримттайгаар урдаа тавьж байгаад ярихаар ариун бичээс нийгэмлэг дээр ирсэн байна. За тэгээд өнөөдөр бид нартай ярилцаж бас энэ талаар мэдээллүүдийг өгөхөөр ариун бичээс нийгэмлэгийн судлаач, орчуулагч нар ирсэн байна. Тэгээд манай ариун наагч Бямсран хоёр ирсэн байна. Тэгээд та бүхэнд манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Тэгээд энэ их ажил гаргаад тэгээд ингэж оролцож байгаад баярлалаа. Өрсөн баярлалаа. Өрсөн баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлгийн өнгөс бол ерөөсөө нөгөө шууд гол ярианд орох айгаа зүгээр санагдаад байдаг. За манай Монголд анхны Библи хизээ байсан. Эсвэл Христийн сургаал анх хизээ ер нь орж ирсэн. Түүхэн баримт нь хизээ байна. Хамгийн эртний баримт. Тэгээд чи Библийн тухай асууж гэнэ үү? Эсвэл Монгол нутагт сайн мэдээ хизээ ирсэн бэ? Сайн мэдээнээс нь эхлэе. За тэгвэл тэгээд тэр илүү жаахан зөв дараалал байхаа гэж би бодож байна. За Монголд сайн мэдээ ирэхээс дөрвөлээд Нестор гэдэг хүний тухай жаахан ярмаар болчихж байна. Гэхдээ Несторын тухай би ярмаар юм. Ер нь Нестор гэдэг хүнээс үүсэлтэй түүний Несторын Несторчууд гэдэг ийм Христийн орсгол. Тийм Христийн орсгол бий болсон байгаа байхгүй юу? Энийг бол орчин үед дорны чуулганых гэж хэлээд байдаг. Тэгээд энэ дорны чуулган бол юугаар торгоны замаар дамжуулаад явсаргаад Хятадд ирээд тэгээд дараа нь Монгол нутаг руу тарсан гэж үздэг байна. Тэгээд Монгол нутагт тарсан бол юм хэд 8 дугаар 100 орчим байна гэж. Яагаад гэхээр 6 дугаар 100 7 дугаар 100 дээр Хятадд тарсан байна гэж үздэг байна. Тэгэхээр Несторын христчид Монголд ямарч ирсэн 8 дугаар зууны үеэс байж гэж. Тэгэхээр 8 дугаар зууны үеэс байж гэдгийг юугаар батлах вэ гэдэг тийм асуулт гарч байна тийм. Тэгэхээр Булган аймгийн за тэгээд одоо Хүүшийн даваа намдан Хүүшийн даваа гэдэг за энийг би жаахан буруу хэлээд байна шүү. За энийг асууя. За Булган аймгийн Хутаг өндөр сумын Хүүшийн даваа гэдэг газраас за нэг чулуу болцсон байгаа. За энэ чулуун дээр одоо энэ бол 781 оны орчмын чулуу байна гэж тогтоосон байна. Тэгээ энэ чулуун дээр олоод сирээр маар гэдэг үг одоо 2-3 удаа гарсан байдаг. За тэгээд гол агуулга нь за маар багшигаа үгийг дагаж суралцаарай. Тэгээд маар багшд нь хонь юу одоо мал тасалж өглөө гэх мэтээр бичсэн байдаг байхгүй. Тэгээ энийг судлаачид үзээд за энэ бол Христ итгэлт үнийг хэлж байна. Христ итгэл Несторын санамартныг хэлж байна гэж тайлсан байна. За ер нь бол тэр үеийг бас монголчууд одоо Христ итгэж хүмүүсийн эрхүүд гэж хэлдэг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүгдэнд холбож үзээд за ер нь бол 8 дугаар зууны орчимд Монгол нутаг дээр за Несторын Христийн орсгол ирсэн байна. Сайн мэдээ ирсэн байна гэж бодож байгаа. 8 дугаар зуун. Тийм 8 дугаар зуунаас эхэлнэ. За тэгвэл Библи хизээ орчуулагдсан. За Библи хизээ орчуулагдсан бэ гэдэг мэдээ. Эсвэл яг орчуулагдаг гэж болно. Библийг хэрэгжилж исэн тийм тохиолдол. Тэгээ ер нь бол одоо Христ итгэгч нар бий болоод гэж яагаад мөргөл хүндэтгэл өргөн штэ тийм ээ залбирал үлдэнэ. Тэгэхээр зайлшгүй Библи хэрэгтэй болж байна. Тэгээ Библи эхний үед бол сир одоо Библийг хэрэгэлдэг байсан. Монгол хэл дээр орчуулаагүй. Тэгээд мөргөл хүндэлтэй сир Библийг л ер нь хэрэглээд явсан байна да. Тэр 8 дугаар зуунаас л бас яригдана гэсэн. Мэдээж бид нар за одоо яг тэр тийм юм хийжсэн гэж хэлэх боломжгүй штэ тий. Гэхдээ л итгэл бишрэл маань ороод ирсэн л болол дагаал ялдчгүй Библийн хэрэглэн орж ирж байдаг шүү дээ. Тэгээ ер нь бол сэр хэл дээр хэрэгжилж исэн гэж үздэг юм байлээ. Тэгээ энэ нь 14-р зуун хүртэл. За тэрнээс хойш бас арай нэг өөр төв яригдаж эхэлнэ. Өмнө та хэлэхдээ нөгөө Giovanni гэдэг хүн Библи орчуулсан. За тэгсэн. Шинэ гэрээг. Тэгээд дуулалтанд орчуулсан гэж ярьж ирсэн тийм. Тэр талаараа ярьж өгөөч. За тэр бол 14-р зуунд ороод ирж байгаа байхгүй. За тэгэхээр Монте Карвинигаас гаралтай Giovanni гэдэг хүн за Монголын нийслэл хан байлаг буюу одоогийн Бээжин байсан газар гээд нүгэд очсон Хувлаа хаан тийш нь нүүлгдсэн байсан шүү дээ. За тэгээд тийшээ очсон байгаа байхгүй. За монголчуудаа сайн мэдээ тарай. Энэ бол Францискан Санмартин юм хүн байна. За тэгээд энэ хүн 1290-ад оны үед одоо хан байлаад ирчихлээ. За тэгээд яг ирсэн жил нь Хувлаа хаан нас барсан байсан. За ингээд хүлээж агаад Хувлаа хааны залгамжлагч одоо Үлзий Төмөр хаан руу Төмөр хаантай уулзаад
За би папын цагтлаа явцарсан. Би та бүхэн дээр надаас Христийн сайн мэдээг тарахаар хурж ирсэн юм аа гэсэн чинь хаан их урайлахын хүлээж авсан байхгүй. Тэгээд за одоо чи тэгвэл энэ манай хотод тэгээд сүм цуулган байгуулж болно. Сүм барьж болно гэж зөвшөөрсөн баг. Тэгээд тодорхой хэмжээний дэмжлэг өгсөн учраас тэр хүн чинь сүм барьсан байгаа шүү дээ. Тэгээд сүм бариад сүм нь 3 хонхтой, самхагтай юм сүм байсан гэж байгаа байхгүй. За тэгээд тэр сүмд нэг хэд 30 40 хүүгүүдийг өсвөр насны хүүгүүдийг сургаад за мөргөл залбирал зааж өгөөд ингэсэн ийм түүхтэй энэ хүн байна. За тэгээд энэ хүн 1305 онд Ватикан руу захиа бичсэн. За тэр бичсэн захидалтай гэсэнээр би тартаруудын хэл бичгийг нэлээд сайн одоо сурчлаа. Нэлээд сайн ойлгодог боллоо. За би тэгээд шинэ гэрээ бүтнээр нь тэгээд дуулал номтой монгол хэл рүү тэдний хэл рүү хэл бичиг рүү орчуулад тэгээд гоёмсог үсгээр одоо бичүүлсэн гэж ийм байдаг гэж хэлсэн байдаг. Тэгээд ийм захиан дотор тэгэнгүүт тухайн үед ч яагаад за захиа пап дээр ирлээ штэ. Тэгэнгүүт шууд архивд хуулбарлаж авдаг гэсэн байгаа байхгүй юу. Захиаг ингээд ийм захиа ирсэн энэ захиан дотор ийм байсан ингээ хуулбарлаад ирдэг. За тэр хуулбар нь одоо Францад байдаг. За захиа бол харин жаахан олдохгүй би юм байгаа байхгүй. Тэгэд энэ нь бол одоо папын улсыг Наполеон эзлээд маш олон архивын баримтуудыг Франц руу зөөсөн гэж байгаа шүү дээ. Энэ бол 1818 оны орчим байна. Тэр үед одоо маш олон үнэтэй одоо эртний юуны баримтууд зарим нь ингээд ус мусанд нороод тэгээ алдагдсан байдгийг гэлээ. Тэгээ зарим нь тэнд үлдээд ерөн зарим буцаж авсан байдаг гэсэн. Магадгүй тиймэрхүү хөдөлгөөнөөр энэ загтал нь их хувийн те алгуулсан ч хийж болно. Зөв энэ бол миний таамаг л да. За юутай ч гэсэн одоо яг ийм одоо архивын одоо энэ одоо мэдээ хинтээ бичгийн юм те ингээд үлдсэн байна. Тэгээд за энэ бол тэрний хуулбар нах. За тэгэхээр эндээс ямар юм харагдаж байна вэ гэхээр 1305 он гэхэд монгол хэл дээр Библи за шинэ гэрээ за мөн дуулал номноос орчуулчихсан байсан юм байна гэдэг. Ийм бид нар гарч ирж байна. Өмнө танаа музейг бас үзчихсэн л да. Би Бат амт тэгээд үзэхэд яг нэг юм ядармарч юм шиг мэдрэмж байсан. Ямар олон хүмүүс монгол хэл рүү Библийг орчуулах гэж оролдож байсан энэ түүх хугацаанд ямар олон хөлбөр гэдэм бэ гэж бодож байсан. Бид нар чинь нөгөө 90 оноос л хойш гэж бодсон чинь тийм ээ. Тийм шүү. Тэгэхээр бүгдээ цаг хугацааны үед өсрээд надад тэр түүх бас аягүй сонирхолтой байл да. Тэр нэг социализм арай дуусаагүй байхад 90-ад оноос өмнө 80-ад онд юм уу да. Хэдэн залуучууд Монгол руу нөгөө Библи тараах гэж ирээд тэгээ баривчлагдчихсэн гэдэг байгаа. Тэр талаар ярьж өгөөч. За. Тэр YWAM гэдэг энэ залуучуудын байгууллага гэдэг. За өргөтэй залуучууд гэдэг. Тэгээ тэр байгууллага чинь одоо дагалдагч бэлтгэх сургууль гэдэг нэг 2 сарын 2-3 сарын бага тийм курс явуулдаг байхгүй юу. За 5-6 сар ч хийж магадгүй тий. Тэр курст за ингээд газрын залуучууд сударсан юм шиг байгаа. За тэр Wyoming дэтэс нь болохоор Хонконгд байсан. За тэгээд за бидний сайн мэдж байгаагаар одоо манай тэр үйл явдлын гол одоо баатар маань Ирм Грант Шумахер гэдэг герман эмэгтэй байна. Тэр үед 30 настай байсан. За тэгээд Филиппин нэг залуу нөгөөх нь Англи болоо Америк тийм Америкийн ингээд нэг бүсгүй ингээд нэг залуу хоёр бүсгүй ингээд гуруулаа яг уу Монголд гуруулаа ирээгүй дээ ер нь бол 12 л ирсэн гэдэг. Хонконгоос дамжаад богоноор явсаар хагаад за маш олон цаг яваад дараа нь бас ирж явах үедээ нэлээд адал явдалтай бас явсан юм байлээ л дээ. Яг явсан чинь 3хан билеттэй. Тэгээд яах вэ гэхэд ингээд явж исэн чинь Монголын нэг албаны хүн таралдаад өө наад залуучтай суулга гэж шууд тэр хятадын плед бичдэг хүнд хэлээд бүгдийг нь суулгаад ингээд зургуулаа явсан гэж байгаа байхгүй. Яаж ингэ 12-лаа исэн гэхээр 3 хоногийн зайтагаар ингэ тасарч явсан гэж байгаа. Жин жаахан баригдахгүй үүднээс тий. Тэгээд эхний баг явцсан. За тэгээд Шумахер ихчтэд энэ зургуулаа ингээд энэ багч нь дараагийнх яваад ингээд Улаанбаатар дээрээ Баянгол буудал буугаад за тэгээд бүгдээрээ баахан энэ жижигэн тохимлууд за тэгээд дээр нэмээд энэ гайхамшиг сонин гэдэг энэ номыг ингээд одоо хүмүүст тараа гэдэг ирсэн баг. За тэгээд эхний 6 уулаад ирээд тодорхой хэмжээний хувийг тараасан юм шиг байгаа байхгүй юу. За Шумахер ихч за тэр Филиппинээс ирсэн залуу
За тэгээд Америкаас ирсэн. За Анжелина билүү те. За энэ 3 нийлээд за гурлаа одоо гарч тараа. Оройн хоолоо идчихэд одоо 8 хүртэл гурлаа тараа гэж ирсэн гэж байна. Тэгэнгүүтээ ингээд өмдөн дотроо нилээ идэх баахныг хийгээд одоо Шумахер тэгээд бүгдээрээ гарсан. За санаа нэгдсэн хүнд л үгүй гурлаа. Гэт ингээд ярьсан байна. Тэгээд гараа явсан чи яг нэг залуу гараад ирж байгаа байхгүй. Харсан чинь сайн байна уу гэл ингэсэн англиар мэдлсэн чинь хэдийгээр Монгол хүн хэл мэдгүйсэн ч мэдлж байгааг ойлгоо шүү дээ. Тэгтээ нэг жаах ингээд нэг байцан хийсэн байхтай байжсэн гэж байна. Тэнгүүд би билүүгээ төгсөн чи яг үгүй гэл ингэсэн гисэн гинэ. Тэгэхээр нь заа гэж санаа нэгдэл нөгөө залуут чинь ингээд танилцуулах нэг юм хуудас байсан юм шиг байгаа. Тэрийг өгөөд энэ номоо өгөөл гэсэн чи гинт цагтаа гараад ирсэн. Тэгэл баригдсан. Ахныхаа өгөх гэж хахад л баригдсан. Ерөөсөө л ихнийхээ оролдлого дээр баригдаад басан. Юу болохыг мэдээгүй байсан чинь бүгдийг жихэж аваад явсан. Тэгэл ингээл явсаар агаал нэг газар аваад ирсэн гэж байгаа юм. Тэгээд тэр гурвуулангийн тус нь байцаах болоод нэг өрөөнд тусад нь хийгээд за ингээд Ирмгард игч гэдэг та юу таньдаг гэсэн үг үү? Бид нэр одоо уулзсан шүү дээ энэ хүнтэй чинь уулзаад тийм. За тэгээд манай нийгэмлэгтэй бас нэг холбоотой болсон тийм хүн баггүй. За тэгээд энэ Ирмгард гой ганцаараа ингээд нэг өрөөнд сууж исэн чинь герман хэлтэй нэг, англи хэлтэй нэг, за тэгээд бас нэг хоёр ингээд 4 хүн ингээд тойр суугаад за ингээд байлцаац эхэлж байгаа байхгүй. За яах гэж ирсэн ямар учиртай энэ одоо юу хүмүүст тарааж байгаа гэдэг. Одоо өөрөөрөхгүй баригдсан юм чинь би Иесус итгэдэг хүн. Тэгээд одоо хүмүүсийг аврал түрээсэй гэж би итгэдэг учраас би ингээд энийг би зөвхөн бэлэг болгож би өгсөн юм аа. Надад өөр ямар санаа байхгүй гэх. Нэгсэн чинь үгүй та нар тагнуул хийх гэж ирсэн байна. Та нар тагнаж тусгаж ил энд ирсэн байна. Өөр арга байхгүй. Одоо энэ номыг чи та нарт хэн өгсөн? Энийг одоо хаанаас авчирсан? Хичнээн хав авчирсан. Тэгээ одоо ингээд тэр гуруулаад баригдсан байгаа шүү дээ. Тэнд бол тэгээд том багаас гуруулаад баригдсан. Хамаагүй ноцтой хэрэгт орох гэдэг шүү дээ. Ингээд ийм болоод ирэх. Тэгэхээр нь эхэндээ ч залбирч малбраал ингээд өөрөө өөрийгөө сэтгэлээ нийлээ хатамжлаад их сүрхий байсан юм шиг байна. Тэгээд тэгсэн чинь оройноос эхлээл байцаалд яваал бүр өөрийн 5 цаг хүртэл байцаасан гэж байгаа юм. Ус өгөхгүй. Ийм нэг өрөөнд дотор тас болгоцсон. Сүүлдээ болгоо байгаад бийцсэлтэйгээ гуйсаар хагаад 0-д очсон чинь яг ингээд эмэгтэй ажилтан дагаж яваа. Тэгээ 0-д очиод ингээд хувцас тайлсан чинь нөгөө хамаг оноосон библиуд нь гараад ирэхгүй юу. Ингээд шалан дээр сар гэдээ унтаг. Тэгээ тэр нь 0-ийнх нь өрөө нь яадгийн гэсэн чинь ингээд дээдлээс харагддаг, доотлын хөл нь харагддаг. Энэ хавийн л одоо хаалттай тийм 0 байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр доошоо унж байгаа бүх библиуд нь баригдсан шүү дээ. Ингээд бүгдийг нь авч ороод за энэ бүрийн одоо ийм зоригтойгоор монголчуудын дунд энэ империалистуудын одоо мэдээг одоо тараах гэж сурталчлах гэж ингэж ирсэн байна гэдэг ийм хэрэгтэй юм. Зүйл холбоот улсын үед бол шашин одоо нэлээд хязгаарлагдчихж байгаа шүү дээ. Тэгээ Монголд ч Христ байтугай буддын шашин андаа хүртэл хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаа болж байгаа. Шашин бол хориотой байгаа шүү дээ. Шашин хориотой дээр эн чинь баруун Германы хүн байгаа байхгүй юу? Тэгээ баруун Германы элчин сайн тэнд байхгүй. За тэгээд хөрөнгөтний одоо гар хөл болсон нэг хідэн залуучууд одоо манай ариун сайхан социализм руу дайралт хийж гинэ гэж ингэж байна. Зөв үзэл суртал. Тийм ийм л юм болж байгаа. Тэгээд сүүлдээ яасан гэхээр за одоо өөр арга байхгүй тагнуул хийсэн. Тагнан турших гэсэн гэдэг хэрэгээр 5 жилийн ялтай. За одоо ингээ өглөө та нарыг шууд энэ хойшоо хилийн цаана одоо Монголын хилийн цаана шорон байгаа. Тэгээд тийшээгээ ингээ залуу хүн юм чинь. За ингээд 5 жил суугаа гарчгаа илгүүдээ гэдэг ингээд сэтгэл санаагаар бүр их унаад амар хэцүү болоод ингээд настай ээж байдаг тий. Тэгээ өөрөө юм байдаг гэл их л тайлбарлсан юм шиг ганц яхан хэцүү болоод за тийм болсон чинь бүр үүрээр за одоо бүгдээрээ зочдууд руугаа яв. Тэгээд ойр зүрийн мобильд за тэгээд бид нар очиж авна гэдэг ингээд зочдууд дээр навчиж өгсөн. Тэгээд өглөөнийхөө цайг уучаад тэгэл ойр зүрийн юм аваад за одоо ингээд тэр хооронд ингээд библийн ишлэл бол ингээд толгоогоор нь сэлж исэн байгаа байхгүй. Тэгээд яг л ингээд л өссөн байн горж ирээл тэгэл жаахан огшоол ингээд жаахан гомдол одоо яах вэ гэж сандраад ирэхээр нь библийн ишлэл толгойд норж ирдээ. Тэгээд исэн гэж байгаа байхгүй. Тийм ерөөсөө л тэгж санаад тэгэл байсан хамт ирсэн уул нь харан хоёулаа штэ. Төрүүлээд ирсэн тэр 6 нөхөр байгаа штэ тий. Нөхдүүд бас ингээд
хамт ирсэн гэдгээ мэрэгдүүлэх гүндэд хоол молон дээр хүртэл ингээд таарлахдаа тий ингээд танихгүй хүн шиг сайралдаг гэсэн гэж байгаа шүү. Ингээд зүгээр мэдлж хийгээл ингээд нэг талаас ирсэн хүмүүс шиг ингэж сайралдагсан. Харамсалтай тэр гурав дээр яагаад тийм хатуу юм үсчихэд байгаа гэхээр та нар ч 3 өөр улсаас ирсэн биш шүү дээ. Тий. Тийм байгаад бол чи одоо ямар нэг зорилготой та нар нэгдсэн биш үү. Тэгээ зүгээр жолчин биш гэдэг ийм асуудал нэрээ. Тэгээд ингээд яасан чинь тэр гурыг цагдаагийн газар хонжоох үед сэргийлэх гэдэг үсэн шүү дээ. Сэргийлч дээр хонжоох үед за үлдсэн нөхдөд зочд бодолтой шүнжэнгөө залбираад хансан гэж байгаа. Петрийн төлөө залбирдаг шин. Тийм. Тэгээд бүгдээрээ за юу ч гэсэн өглөөнийгээ цайг уучаал ингээл байж исэн чинь нөгөө герман хэлтэй за нэгэн ширүүн дүү тийм хүн гэж аахгүй. Тэр бол зүүн Германд боловсрал эзэмшсэн маш одоо чөлөөтэй германаар гэж юм гэж байгаа. Нөгөө хүн англиар бас чөлөөр. Тэгээд Ирэмгар тэгсч өөрөө англи герман хэлтэй. Тэгэхээр хоёулантай ингээд чөлөөтэй ингээд хэлцчихдэг. Гэтэ яг голч нь германаар ярьж исэн гэж байгаа. Тэгэл згсэн чинь нөгөө одоо ажилтнууд ороод ирсэн. За ингээд явах юм байна да гэл ингээд бадж исэн чинь бүх юм багэл гэл одоо өрөөг нь нэгжээл үлдсэн энэ бүх юмнууд нь хурааг номнууд нь хурааж аваад тэгээд тэгснэ одоо гадаа автобус ирсэн. Тэгээд энэ автобусанд суугаад одоо яг цагийн дараа Бээжин рүү галт өргөдлөж байна. Та нарыг одоо энэ улсаас ингээд хөөж гаргаж гэж хэлсэн. Яагаад өршөөлөхөр болчихвол тий шоронд суух байжсэн тий шоронд суух байсан. Тэгсэн чинь л ингээ одоо энийг гайхамшиг гэхээс яг маш ширүүн байсан гэж байгаа. Социализм үед чинь чанга штэ юм гэж чанга байсан. Тий удаан олон цаг байцсан. Гэхдээ за одоо яг л тийм л за яшиг эдрийг зүгээр л явуулчих гэсэн байхдаа бодвол одоо яг тухайн ажилтнууд ингээд хөөгдөд маш их баяр хөөртэйгээр хөөгдөд ингээд гараа явсан гэж байгаа байхгүй юу. Гэтэл тэр багч нь өөрөө Бээжинд ирээд бүр ингээд сайн мэдээ гудамжинд тараагаад одоо бүгдээрээ нийлээд жижигсэн тоглолтод бол үзүүлж ирсэн гэж байгаа байхгүй юу. Манайхыг бодвол арай зөөлөн байсан биш үү? Тэгэхэд манайхаас зөөлөн байсан гэхээр манайх чанга байж тээ. Тэгээд за ямар ч гэсэн тодорхой хэмжээг ингэ тараасан байгаа. Тэгээд төрүүлж ирсэн баг тараасан болов ч юм. Тэгээд баян мушгаар явсан арай амжилттай байсан гэж ярьж ирсэн тий. Тий, тэгэхээр яг тэр төрүү явсан баг наахгүй. Тэгэхээр магадгүй тэдрээс сэдв авчаад тий одоо дахиад гарч ирэх нүгээд хүлээж исэн болов гэж би хувьдаа бодож байна. За яг энэ залуусын тухай за номын ингэж бариулж байгаа зурагтай бариулаад асар одоо нэг нүүр дүүрэн утгацгой урлаг сонин дээр тийм өгүүлэл гарсан бид тийм. За тэр өгүүлэл дээр ерөнхий санаа бол ойлгомжтой тийм. Одоо энэ капиталистууд мөнгөтэй хүмүүс энэ нэг хэдэн хүүхдүүдэд ингээд үзэл сурталын ном тараагаад явж гин. Тэгээд энийг бас аягүй сайн тайлбарлсан байгаа байхгүй юу? Үг үсгээ алдаагүй, нэлээд бичиг үсгийн боловсралтай хүн үүнийг хийсэн бололтой энэ төр гээд яг зохиол сэтгүүлч нацагд орж ийн одоо юу байгаа л да. Сурчлага л да. За тэгээд энэ гурийн тухай бас оруулаад за ингэж явсан. Тэгээд хамгийн инээдтэй нь энэ ингэж байгаа. Ингээд эргүүлээ харсан чинь баруун хацрыг чинь алгадвал тэгээд зүүн хацраа тавьж өг гэсэн байна. За энэ империалистууд энэ боол хүүхдүүдэд явуулаад бидний баруун хацрыг алгадуулж байна. Зүүн хацраа тавьж өгнө гэж бодсон юм бах та. Гэх маань. Тэр өгүүлэл одоо заахаа тэр чадварлаг сэтгүүлч тэгээд ажиллаж хийж байгаа л та. Мэдгүй байж байгаа тийм уушаар чинь тэгэл шууд сонин санагдах байх л та. За тэгэхээр одоо урт цогцол одоо сониныг уншиж байгаа тэр залууч мэдээж ийм л юм байна өстой аюултай юм болж гэдэг ийм одоо дохио авах нь штэ. Тэгээд за ийм библ тарах юм бол хүлээж авахгүй бай гэдэг ийм л одоо сануулга өгж байгаа ийм байдалтай л байгаа л та. Тэгээ нөгөө нэг өөх гэжсэн нэг залуу гэсэн чи тэр дороос шууд цогтойгоо болголцсон гэсэн тийм. Харин тийм. Тэгээд нөгөө хэд чинь цүнхэнтэйгээ хийж ирсэн библиудтэйгээ буцаагаад ингээд одоо хэлээрээ хөгдөж байгаа штэ богоон цогоо. Тэгээд одоо тарааж чадаагүй юм чи яах вэ гэд тэгээд залбираад за бурхан минь энэ библийг олж уншиж байгаа хүмүүс нь эзэн тэтгэсээ гэж богооныхоо цогоор шийдсэн гэж байгаа байхгүй. Эдрийг. Тэгээд дараа нь сонсч ийсэн чинь би ингээ богооны зам дагуу явж ийсэн юм аа. Тэгсэн чинь нэг цагаан ном бахаар нь уншаад Иесус тэтгэсэн гэсэн хүмүүсээс гарч ирсэн. Та нар дээр ирсэн. Бид нар сонссон. Тэгээд бас нэг нь болохоор тэр байцааж ийсэн хүмүүсийнх нь нэг нь бас Христэд итгэж болсон гэж бас сүлд нь сонссон. Йоо, шараас бас. Яг тэгээд шүнжэнгөө байцаасан гэж бас тэр байцаасан хүмүүсийнх нь нэг нь. Тэгэхээр эзэн бас янз бүрийн аргаар бас ажиллаж байгаа. Гайхалтай. Тэгээд
Сонсож байгаа хүмүүстээ сонирхолтой бас яг тэр ярьсан хүнийх нь ярилцлагыг бидэд бас бэлдсэн байгаа. Та бүхэн хүлээн авч сонсно. Хараа энэ дурсамжийг чинь их чинь одоо би чамд ярья заа. Энэ номыг би ингээд эхлээд Сиэтл хотод одоо өнгөрсөн жилийн нэгдсэн цуглаанаар ингээд манай нариун бичээс нийгэмлэгийнхэн чинь энэ музейгээ бариад ирж байгаа шүү дээ. Үзмрүүдээ бариад ирсэн чинь талбай дээр хүмүүс, гадаадын хүмүүс Библи тарааж исэн байна гэдэг энэ сонингийн энэ хуулбарыг чи үзээд би гэдэг хүн чинь ингээд баярлждаг юм аа цтэй. Хүүе би яг нүүн хөртөө хилээд байсан. Миний ингээд яриад байсан юм чинь энэ вэ штэ гэ бүр ингээд би нөхрийгөө бүр ингээд дуудаж ирээд дагуулж ирээд чи энэ хардаа би чамд энийг ярьсан байхгүй юу гэ бүр хэлжсэн байхгүй юу. Тэгээд юу болоод би энийг ярих гээд нөхөртөө хилээд байгаа юм бэ гэхээр би тэр ингээд ихчтэйгаа ихчийнхаа найзуудтай ингээд явж байгаад Сүхбаатарын талбайгаар дайрж байгаа байхгүй юу. Тэгээд за Сүхбаатарын талбай дээр чинь ингээд хоёр гадаадын хүн ингээд юм ном тараагаад 84 онд тэгэд би яг тэр үе хэдэн настайгаа би өөрөө бас сайн санахгүй байгаа. Одоо нэг ямархуу маяхуу өдөр гэвэл хүүтэн өдргээ би хэлсэн шүү дээ. Их л хүүтэн өдөр тэгж явж байгаад ямар хүмүүсээс нь би царийг нь санахгүй байгаа байхгүй их чинь. Бид нар чи явж байгаа тэр ном тараангууд нь би чинь аягүй сониуч хүүхд ингээд юм өмрөө очиод ингээд юу сониурчхаад байдаг. Манай ихч бол тийм биш. Бойл яах гэдэг тийм юм руу битээ очимоч гэдэг. Тэгээ би тэр номыг чинь би сониурчхаа очиод зөрсөөр агаад очиод тэр номыг авчиж байгаа. Тэгээд аваад тухайн үед би үзсэн чинь монголоор ирсэн байнгут нь аягүй баярлаад пист уншиг номтой олчлаа гэдэг. Бөөн баяр гэртээ бариад ирэнгүүт нөгөө ээж авч яасан нөгөө нийгэм нь ямар ах вэ? Тухайн үед чинь штэ аягүй юу заяа амар хатуу нийгэм өстө үнэхээр хатуу та нарын төсөөлж байгаагүйгээс тэр битгийл бид нар чинь штэ Сүхбаатарын талбайн урталт чинь Цэдэнбал даргын байшин гэдэг амьдардаг байр гэдэг байдаг байсан байхгүй юу? Тэрний хажуугаар явахдаа араа энэ Цэдэнбал даргын амьдардаг штэ гэж бид нар хэлж болдоггүй. Тийм хатуу байсан байхгүй юу? Тийм хатуу нийгэмд байгаа хүмүүс чинь юу Библи гэж ярих вэ? Амар штэ ээж аав болоолаа би бол ээж аваагаа төсөөлж байгаа байхгүй юу? Яаж айсан болоо гэл те. Тэгэл энэ номыг завсдгаж үгүй гэл ингээл ураж мураал хайчвал аюул бол хогийн сон юмнаас нь мэдгдчихин ч гэж бодсон юм уу? Та байгаа тэр чингэлтэй рүү эмээ өвгийн даваачиж өргсөн л байгаа. Тийм амар нийгэм хатуу байсан шүү дээ. Тэр үед чинь бол юу Библийн шашин машин тийм юм байхгүй. Бүр ээж авч юм айц хүүцээр энийг чи хүлээж авна шүү дээ. Тэнгүүтээ стат юу бариад ирсэн бэ чи юу инста болохгүй гэдээ одоо аягүй л их загнуулсан бахал та тухайн үед тэгээд энийг чинь би уншиж амжаагүй. Ямар ч байсан юм ном авсан үнэн боловч уншиж амжаагүй. Тэгэд энэ ном чинь манай гэрээс алга болж байгаа байхгүй юу. Тэгэд хожим сонсохноо нөгөө эмээ өвөөгийнд байсан гэж би ингээд сонсож байгаа байхгүй энэ номыг эмээ өвөгийн гэрт очисон л гэж би сонсож байгаа байхгүй энэ номыг. Тэгээд ихчийн хувьд одоо тэгээд айгүй их юм бодогдож байгаа юм чи эний чинь ингээд эний чинь сонинг үзээд музейг үзээд энэ номоо үзчихэнгүүтээ би бүх юмаа ингээд бурханд руу одоо тий эзэн рүү холбож ирж байгаа юм л да. Тэнгүүт яаж ийн гэвэл гिचнээ энэ ном надад тэр хүүхэд ахтаа уншаагүй ч гэсэн тий бурхан бол аль хэдийн надад одоо ажиллаа хийцэн бэ штэ тий гой цэцгээ чи миний хүүхэд болноо. Нэг өдөр чи над дээр ирнэ гэ тий. Тэгээ тэрэнд нь би бас бүр ингээд баярлаад бурхан ямар агуу юм бэ гэ тий нөгөө энэ номыг уншиж амжаагүй өвөөгийн гэрт очиж алга болсон ч гэсэн тэр үг ариун үг нь алга болоогүй л байгаа байхгүй тий. Тэрэнд нь тэгээд бас ингээд айгүй баярлаад тэгээл энэ түүхийг тэгээд одоо санах тоолондоо бурхны төлөвлөгөө бол хүний ойлголтоос тий хүний ойлголтоос бол үргэлж агуу түүний цаг хугацаа бол үргэлж төгс байдаг гэдэгт бол улам итгэж байгаа. Түгээрч зогсохгүй надаар дамжуулаад бурхад ажиллаа хийж штэ. Би ч одоо ингээд нэг үтсээ итгэгч болцсон. Тэгээд бурхан ч надад одоо аль хэдийн өөрөө урилга өгсөн биз дээ. Тэр жоохон хүүхдэд чи миний хүүхд болно шүү гэж маяг гэдэг анхны урилга ингээд энэ номоор дамжуулаад уншиж амжаагүй жоохон охинд өгсөн. Тийм. Тэгээд их чинь бол одоо чадах чинээгээрээ сайн мэдээг одоо ярьдаг болсон. Тэгээд бас тодорхой хэмжээгээр одоо тэр өөрийнхөө байгаа газараа тий чуулгандаа хамрагдаад үйлчлэл хийгээд тэгээд аль болохоор сайн мэдээ хүмүүст дамжуулаад тараагаад тэгээд одоо хэдийгээр тэгээд одоо тэр Библи маань устсан ч гэсэн бурхны үг бол устж алга болоогүй. Харин ч тэр өдөр бурхан миний амьдралд бол нэгэн үрийг суулгасан юм байна гэдгийг одоо би одоо өнөөдөр ойлгож байна. Тэгээд олон жилийн дараа эзэн намайг өөртөө дуудаад өөрийн хайрыг мэдрүүлж өнөөдөр түүний үгийг одоо уншиж судалж бусдад хуваалцдаг ийм болгож одоо намайг өөрчилсөн бэ штэ. Тэгээд тиймээс би одоо тэгээ заримдаа ингэж бодож байна. Тэр үед миний гарт татгуулсан тэр Библи бол зүгээр нэг ном байгаагүй юм байна. Тэгээд энэ бол бурхан миний амьдрал би чамайг мэднэ. Чи минийх болно гэдгийг бол надад айл хэдий хэлсэн байсан байна гэд ингээд би харж байна л та. Тийм учраас тэгэл одоо энэ түүхийг одоо эргэн санах бүртээ бурхны төлөвлөгөө хүний ойлголтоос бол үргэлж агуу түүний цаг хугацаа үргэлж төгс гэдэгт би бол итгэдэг. За буцаад тэгвэл
эрт цаг үеийг очицгаая. Монголчуудад одоо ирэх гэж оролдож байсан байна. За тэгвэл би нэг Монголын нэг гүнж одоо хувийн библиэтэй байсан гэж сонссон. Тэгээ түрүүн Бибагийн яриг сонсоход бол библиэтэй байна гэдэг чинь амар хэцүү гэдэг. Тэр талаар ярьж байгаа. За тэгээ энэ он тооллын хувьд болохоор 1298 онд байхгүй. За нэгэн Монголын гүнж байжээ. За тэгсэн чинь тэр гүнж өөр нь гэсэн библиэтэй байсан. За ерөнхий зургаар нь харах юм бол ийм. За ингээ хар дэвсгэр дээр маш гоё алтлаг одоо бэхээр бичсэн байгаа байхгүй. Энэ бол хуулбар нь. За тэгсэн чинь энэ болохоор сайн мэдээний дөрөв ном сэгэр хэл дээр байгаа байхгүй. За тэгээ хамгийн төгсгөлд нь он тоолол болон хүнд зориулсан бичигдсэн байгаа. Тэгээ он тоолыг одоо ингээд одоогийнх руу хөрвүүлэх юм бол 1298 оны 3 дугаар сар байгаа. За тэгээд Загалмайтны Алдарт хаан Жорж буюу одоогийн Онгууд аймгийн хаан баг. За Жоржийн сүсгтэн дүү Цуутай хатан Саарад зориулва гэж бичсэн байна. Цуутай хатан. Зүгээр алдартай хүн байж тээ. Алдартай. Тэгээд бүр ингээд нөгөө итгэл үнэмшил нь бат учраас ингээд бас Библи бэлэглэх хэмжээний байсан болоо гэж бодож байгаа. За тэгээд бид нараас ингээ өөр Библийн музейгүүдээр явж байгаа нэг сонирхолтой юм одоо эртний хүмүүс яаж хувийн Библиэтэй болдог байсан бэ гэдэг талаар сонсч ирсэн байхгүй юу? Тэгэнгүүт за тэрнээс өмнө нэг асуугаад байна. Монголын одоо Онгууд аймгийн хаан гэсэн нь Жорж гэдэг нэртэй. Сара гэдэг. Энэ талаар тайлбарч өгч. Аз тий яг одоо итгэл бишрлээ дагаад хүмүүс чинь хүүхдтэй Библийн нэр өгөх тийм одоо ч байдаг шүү дээ тийм ээ. За Монголын хүндэжсэн байсан. Тэгээд яг тэр зарчмыг дагаад одоо Библийн Сара гэдэг нэрийг өгсөн байна л да. Тэгэхээр үүнийг батлах одоо хожуу үеийн ийм баримтууд бидэнд байна. За одоо өвөр Монголын нутгаас ихэвчлэн олддог энэ булшны чулуунууд нэлээд байдаг. За өвөр Монголын одоо орон нутгийн музейнүүдээр байгаа л да. За тэр булшны чулуун дээр одоо Несторын нөгөө загалмай болон доороо Батүлийнхаа цэцгийн зурагтай. Тэрэн дээр яасан гэвэл за нэг хүний булшны чулуун дээр Абрахам Тимүрис гэдэг хүн байна. За энэ хүн бол одоо хотын захирагч. Ийм хүн байна. Тэгээд за нас барах үед нь гэсэн за сирээр тэг хятад ханзаар ингээд бичдэг гэсэн. Тэгэхээр Тимүрис гэдэг яг төмөр гэсэн үг байгаа байхгүй юу Монгол. Абрахам гэдэг нь ялцчгүй Библийн нэр байгаа. Тэгэхээр ингээд одоо Библиэс хүүхдүүдтэй нэр өгдөг ийм уламжлал байсан. Тэр уламжлалын дагуу мэдээж одоо охиндоо Сара тий хүү нь болохоор Жорж гэж байгаа зү тий. Тэгээд одоо Европ, Америкийн одоо Христ соёл дээр үндэслэсэн орнууд ч бол битүү Библийн нэрүүд байсан юм билээ шүү. Сүүлд одоо Библи уншихад л энэ нэрүүд чинь дандаа Библиэс гаралтай байсан юм шүү. Тэгээд ярьж байгаа юм л да. Тийм Библийн нэрүүд байдаг. За тэгээд гих мэдчлэн Библийн нэрүүдээ тий Элизабет, за цаашлах юм бол Йохан гэдэг ч юм уу тий. Ийм тийм нэрүүдийг одоо хүүхдүүдтэй өгж исэн тийм баримт бол байж байгаа юм. Тэгээд тэр миний хэрэгжилж исэн байна гэж. Энэ бол цэвэр итгэл бишрэлтэй холбоотой л доо. За ойлголоо. За түрүүн Бибагийн ярьжсэн нэг тасалчлаа. За тэр үед хүн Библиэтэй болохын тулд яадаг байсан юм бэ? За Библиэтэй болно гэдэг нь за эхлээд нь цааснаас өмнө юун дээр бичдэг байсан бэ гэхэд Библийг. За тэгэхээр ийм амтны арьс, ялангуяа хурганы арьс, тугалын арьсан дээр. Энэ бол маш сайн боловсруулсан тугалын арьс байгаа. Яг Библи бичдэг байсан. За тэгээд нэг бүтэн Библийг одоо хуульд бичгэд 300 орчим тугалын арьс хэрэгтэй болдог гэсэн гэж байна. Тэгэхээр нэлээд хөрөнгө чинээтэй одоо байж ижил Библиэтэй болохоор агааз. За энийг ингээд тухайн үедээ хөрвүүлэх юм бол баг нэг юм цайз барих хэмжээний их хөрөнгө гэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо ингээд айлууд малаа нэдэлж байгаа шүү дээ. Тэр малуудыг ингээд одоо нэдлэхаар нэхийг нь цуглаад иж болтгоо байсан юм арьсуудыг нь. Тэгэнгүүт Библи бичихийн тулд нэлээд сайн боловсруулах шаардлага гарч байгаа байхгүй юу? За тэгээ боловсруулаа нөгөө талаараа бихээ бэлтлээ. Тэгээд бичээжээ хүснэ гэдэг нь хамгийн үнэтэй нэс байгаа. Яа тэгэхээр Библийг хуулан бичихч гэдэг чинь маш өндөр түвшний мэдлэг боловсрал туршлагатай. Тэгээд каллиграф бичих нь шүү дээ бүр. Тэгээ нэг хүн хийхгүй шүү дээ. Тэгтэн баг хийн шүү дээ. Тэгээд маш урт хугацаа зарцуулна. За тэгээд тэр хооронд тэр хүмүүсийн цалин мөнгө цаа тэгээд бүх зардлыг оруулна гэж бодохоор асар их үнэ болдог. За тэгээ гой Библиэтэй олъё гэд дотор нь зураг оруулах юм бол бас зураачийг хүслэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр маш их хөрөнгөтэй байж ижил хувийн Библиэтэй болно гэж үздэг байсан ба. Библи бол маш ховор зүйл байж тээ. За арьснаас гадна бас юм папир гэдэг. За пейпер гэдэг үгийг арай өмнө байгаа. Папир зэгсээр ингэж ийм цаас бэлтгэдэг байсан байгаа. Энэ болохоор илүү түгээмэл олддог.
одоо амтны амь хорогод тахгүй нь шүү дээ. Гэхдээ бас нөгөө талаараа жоохон хэврэг ийм зүйл дээр бас Библийг хуулан бичдэг байсан. Арай хямдарсан байгаа юм л да. Энэ папир цаасан дээр хийдэг өснөөс хойш энэ чинь арьсан дээрхтэй харьцуулах юм бол үнний хувьд хамаагүй хямдраад явчихаар илүү олон хүнд хүртэх боломжтой болоод явждаг. Тийм яг хэврэг тий чийг дагтаа муу юм байл тийм тал бол байдаг. Одоо энд харагдаж байгаа энэ хоёр бол бүр хожим хэвлэлийн машин үүсний дараа нэлээд орчин үеийн библиуд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг гараар бичсэн гэдэг бол бүр юм авраг байх гэдэг тийм ээ. Тэгээ буруу бичих юм бол дахиад бичих шүү дээ. Тэр хуудсыг бол тэр чигт хаяа. Тэр хуудсыг бол хэрэгсэхгүй болгоод дахиад бичиж эхэлнэ. Тэгэхээр маш их анхаарал цэг туслалж алдаж болохгүй. Тийм байдаг. Гэтэ яг хөө текстийн шүүмжийн үүднээс бол баг зэргийн ийм алдаатай тийм хувилбарууд олддог байхгүй гар бичмлүүд. Тийм гэсэн. Тэгээ хүн хийж байгаа нь болохоор бас нэг жижиг сажиг юм болоо л доо. Хэвлэлийн машины үүснээ дараа нэг алуурчин библи гэж гарсан гэсэн. Тэр талаар сонсч байсан. Ингээд Field the children хүүхдүүд ингээд нэг татгасны дараа гэдэг тэр Есүсийн хэсгийг kill chaos-ыг андарч бичээд kill the children гэж бичээд тэгээд тараацсан байхгүй. Тэгээ амар олон түрээд тэгээд гинт тэрний халдааг ойлгох үед айгүй аль хэдийн олон төрсэн байсан. Тэгээ буцааж цуглуулж аваад ихэнх шатаад одоо амар цөөхөн олддог гэж байгаа хэрэг алуурчин библи гэдэг. Алдаатай библи. Хүүхдүүдийг аль гэдэг сургаалтай байсан шиг оруулсан гэдэг. За тэгэхээр Сара гэдэг гүнж Библиэд байна гэдэг бол нэлээд их одоо хичээл зүтгэж шаардсан. Бас баян хөрөнгө чинээтэй байсныг нь баталж байгаа юм. За бас одоо Сара гүнж өөрөө Онгод аймгийнх байсан. Тэгээд Онгод аймгийн нэг хадны бичээс идэх байхгүй. Онгод аймгаас гаралтай Гаутан гэдэг ханхүү нэг Ховд аймгийн мөнх хайрхан сумын Улаан толгой гэдэг газар хатан дээр ингээд юм бичжээ сэр хэлээр. За тэгэнгүүт тэр нь ямар учиртай ихэр дээдэлтэй ингээд загалмайтай тэгээ он тоол бичсэн байгаа байхгүй. За тэрийг нь одоогийн цаг руу хөрвүүлэх юм бол 1297 оны 7 сарын 28 гэж байгаа. За тэгээд маш гоё ингэж одоо хадж өөр юм эревэр хураавар байгаа шүү дээ. Тэрийн сайхан ингээд засаж агаад библи ишлэл бичсэн байна. За тэгээд ямар ишлэл байсан бэ гэсэн чинь дуулал 125-ын 2 Иерусалимыг улс хүрээлдэг шиг эзэн ард түмний хүрээлдэгэ гэсэн ишлэлийг бичсэн. За тэгээд бас хан зүсгээр Гаутан ханхүү тулаан гэсэн үгнүүдийг бичиж үлдээсэн байхгүй. За тэгээд тухайн үед нь яагаад одоо Гаутан гэдэг ханхүү хадан дээр бичих болчвоо гэд судлаад үзсэн чинь тухайн үед одоо Гаутан ханхүү эсэргүүцсэн төрийн эсрэг бослог гарсан байна. За тэрийг нь Гаутан ханхүү өөрийн цэрэг армаараа дараад харин энэ ялалт минийх байгаагүй эзэн надтай хамт байлцсан маа гэд тэгээд тэрийгээ ингэж уул хүрээлдэг гэдэг шиг намайг ингэж бурхан хүрээлж исэн гэдгийг харуулсан гэж ойлгож байна. Тэгэн гутаа бас энэ уултай ишлэлийг яагаад сонгосон юм болоо гэсэн чинь Ховд аймгийн мөнх хайрхны яг тэр улаан толгой гэдэг хэсэг нь маш гоё уулархаг нутаг байсан гэж. Ховд ч юу хад уулархаг тий. Тэгээд энийг сонгосон болов гэж байгаа. Тэгэхээр нөгөө одоо нэлээд олон аймагуд тий Ангууд, Нааман, Хэрээд, Цэхмэт аймагуд бас Христэд итгэдэг байсны нотлогоонууд бас байдаг. Тэгээд хамгийн гол нь одоо манай Монгол улсад бидний гэд үлдсэн байгаа баримт чинь энэ болж байгаа байхгүй. Сэрээр хоёр ширхэг сэр нэг ханцаар бичсэн энэ баримт байна. А бусад тэр жижиг баримт түрүүний миний ярьсан тэр намны уулын чулуу эднэр нь штэ. Эднэр чинь одоо Монголд байхгүй штэ. Зарим нь бол одоо Хятадд байна тийм ээ. Орон нутгийн музейнүүдэд байна. Тэгээд яг уулыг өргөд явчих болдгүй болохоор ялцчгүй бидэндээ үлдчихээ тийм ээ. Тийм байна. Устгахад амаргүй байна тийм ээ. Тийм байдаг яа. Өмнө нь орж исэн нэг дугаар дээр манай Цэнгэл баяр гэдэг зочин орсон. Тэгээ тэр хүн ингэж асуужсэн л да. Нацагд орж номыг уншдаг. Тэгээ тэр энэ зохиолч нарыг уншдаг. Тэр хүмүүстийн сайн мэдээ хүрээгүй юм уу? Тэгээ тэр хүмүүс явуулаа гэдэг. Яг бас би бол тохиромжтой хариултыг өгж исэн. Тэгвэл тэр хүмүүсийн талаар за яг та нар одоо судалгааны ажил биш байх л та. Гэхдээ сураг одоо сонсвол тэр хүмүүс тэрийн сайн мэдээ хүрж исэн болов уу? Нацагд орж байгаа зохиолчийн тухайд бол Германд сурж исэн хүн учраас сайн мэдээ сонссон байх гэж бодож байна. За ядаж л баяр болохоор тэдний оюутнуудыг өрнө штэ тийм ээ. Тэгээд одоо сайн мэдээг бол ярьсан бах. За өөрөө хүлээж авсан уу, итгэсэн үү гэдгийн тухайд бол бид хэлж мэдэхгүй ч гэсэн хожим нь одоо ирсэн хойноо бүгдээрээ Крисмсыг тэмдэглэж исэн гэж. Тэгээ одоо Германд сурч исэн залуучууд бүгдээрээ нийлээ. Тэгээд Монгол хүмүүс. Тийм Монгол залуучууд. Тэд нар ч одоо барууны боловсралтай хэдийгээд буцаад ирсэн ч гэсэн
тухайн боловсролтой залуус биш зэхэтэн залуучууд. Хүрээний одоо зэхэтэн залуучууд. Тэгээ бүгдээр нь нэлээд Крисмас тэмдэглэж исэн тухайд би уншиж исэн юм байна. Тэгэхээр заавал хүлээж авсан ч гэж болно шүү дээ, тийм ээ. Яг итгэсэн гэдэг бол баталгаа байхгүй. Сонссон нь бол мэддэг нь бол бат нэлээд магадлал өндөртэй юм ба шүү дээ. Оо тэр мэддэг байсан гэдэгт бол ерөөсөө эвэлцгэн байхгүй. За тэр нацагд орж байгаа гэдээ ярьснаас бас нэг хүний тухай жахан халиад ярьчих уу. Тэгээд хараа ийм байгаа. Энд надад нэг ийм хар өнгөтэй библ байгаа. За энэ библ гэж ингэхээр Эзекиэл ном. Тэгээд энэ бол 1800 одоо 40 оны хуучин гэрээний зөвхөн Эзекиэл ном байгаа байхгүй юу? Исая ном байгаа. Уучлаарай. Тий. За тэгээд Исая, Эзекиэл за эндээс хамгийн сонирхолтой нь энд нэг хүний гар үсэг байгаа. Энэ Жамсрано гэдэг гар үсэг. Тэгээд Свен Жамсрано гэдэг хүнийг бол за манай монголчууд сайн мэдэх ёстой. Судар бичгийн одоо хүрээлэнгийн анхны хүрээлэнгийн судар бичгийн хүрээлэнгийн анхны нарийн бичгийг даргасан байна. За тэгээ өөрөө маш их ном цуглуулдаг, асар том одоо баялаг номын сантай байгаад тэрийгээ судар бичгийн хүрээлэнд өгөөд тэр нь одоо цаашаа өргөжөд Монгол улсын төв номын сан болсон байна. Тэгээд энэ хүний хэрэгжилж ийсэн за Библи ингээд манад байх. Тий. Энд дэд яг бол их хөлтэй. Тий, их хуваараа байгаа байхгүй юу? Яг Жамсран гэдэг хүний барьж. Тий, Свен Жамсрано энэ хүний өөрийнх нь номын санд байсан өөрийнх нь Библи. Энд бүр Монгол бичгээр юм шүү. Тий, эн чинь одоо Монгол бичгээр 170 гаруй жилийн өмнө орчуулагдсан тэр Библи маань яригадад явчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ түүхийг бид нар ингээд бас цаашаагаа явж болох нь шүү дээ, тийм ээ. Энэ Исая гэмэгч ном байх нэ. За тэгээд ийм сонирхолтой ном бидний дотроос бүр Исая номыг олж уншиж гин гэдэг их л гүнзгий л уншиж гин да. Тий, тэгэхээр энийг ярихын өмнө ерөөсөө за би түрүү бол ярианда 1305 онд тийм ээ бичсэн захидлын тухай ярьсан шүү дээ, тийм ээ. Тэгвэл тэрнээс хойшоогоо бидний гар дээр бариад ямар библи юу байгаа юм гэдэг ийм асуулт бас гарч ирнэ дээ, тийм ээ. Тэгэхээр бидний гар дээр библи байна. 200 гаруй жил болсон библи. За энийг хийсэн хүн юм бэ? За их Монгол улсын үед бол гайхах юм алга тий. Одоо агуу баян гүрэн учраас. За одоогоос 200 жилийн өмнөхөр бол нэлээ манайхны одоо манай Монголын үед харанхуй зууны үед, харанхуй цаг үед библи байсан гэж юу? За байсан гэсэн. За энийг ярив. Тэгэхээр энийг ярихын тулд Монгол эрдэмтэн Яков Шмидтийн тухай жоохон ярих хэрэгтэй байна. За Монгол эрдэмтэн Яков Шмидт бол өөрөө голланд хүн байсан. За тэгээд одоо халимгуудын дунд хамгийн анх библийг одоо Библийн Матай номыг орчуулан гаргасан ийм хүн байгаа байхгүй юу. За энэ хүн маань Сарепта буюу гэдэг одоо Моравенчууд халимгуудын дунд байгуулсан ийм хот байдаг. За энэ хот дээр өрөөрээд халимгуудын дунд одоо монгол хэл бичгийг суралцаад за мэдээж бас нутгийн лам мэргэн хүмүүсийн одоо мэдлэгтэй хүмүүсийг хамт ажилласан байлгүй мэдээж ойлгомжтой. Тийм шууд ганцаараа хийчин чиж юу бах вэ? За ингээд эхлээд 1819 онд энэ Матай сайн мэдийг ингээ гаргасан байдаг юм аа. Уул нь бол энэ хүн энэ ажлыг нэлээд дээр 1812 онд хийгээд дууссан байсан гэж байна. Гэхдээ тухайн үед Шмидт маань өөрөө British and Foreign Bible Society гэдэг одоо Британий ийм Библи одоо тараадаг Библи орчуулгыг дэмждэг ийм нийгэмлэгтэй холбоотой байгаад тэгээд Москвад за одоо тухайн газрынхаа зарим нэг талаар төлөөлөл гэж болох юм тийм ээ хийж ажиллаж исэн байгаа юм. Тэгэх үедээ энийг орчуулсан байхгүй. Гэтэл нөгөө Наполеон Москвараа дайраад тэгэнгүүт тэнд байсан байгууллагууд бүгд Санкт Петербург руу нүүсэн байгаа юм. За тэгээд Санкт Петербург руу яарад нүүсэн чинь нөгөө Москва шатаад тэгээд хийс ажил байхгүй. Тэгээд 1812 онд гарах байсан юм маань хойшоо одоо ухраад тийм ингээд 3 жил ухсан гэж байгаа. Тэгээд 1800 15 оны үед ингээд хийлээ. За энэ бол одоо 1819 оны хиг манай ариун бичээс Библийн нийгэмлэгээс одоо дахиж хэвлсэн. Энэ үүний одоо 200 жилийн хойд зориулсан байна. Тэгэхээр одоо бидэнд бол яг дахин хэвлсэн энэ хэвлэлт байгаа. Энэ дээр яг судалгааны чанартай нөгөө юмнууд орсон байгаа болохоор энэ зузаан болсон байгаа байхгүй юу. Тэгэхдээ яг ийм судрын хэлбэртэйгээр ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Одоо улсын төв намын санд их хуваарай байж байгаа. Тэгээ бид нар манай Монгол улсын төв зурсанд их хуваарай байж байгаа юм. Тэгээд
байж идэг. Тэгээд бид нар улсын төв намын сангаас бас нэг удаа зээлж аваад ингээд үзэсгэлэн юм гаргаж их хүмүүст бас үзүүлж исэн ийм төвхтэй. Тэгэхээр 200 жил болсон Библи бидэнд байх нь шүү. Гэхдээ энэ бол халимаг хэл дээр. Тэгээд Монгол хэл чинь гэнтэй халимаг Монгол, бурайд Монгол, хаалх Монгол, дөрвөш Монгол, сахар Монгол ингээд явна шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр чинь өөрснөө ингээд тусдаа одоо хэл болоод ингээд хөгжсөн байна л да. Тэгээд бид нар бие бинийгээ төдийлөн сайн ойлгохгүй хэмжээнд хүрсэн байна гэсэн үг шүү дээ. Ер нь 70%-аас итрээд үгсийн сан 70%-аас итрээд өөрчлөгдчих юм бол өөр хэл болоод хөгжчихлөө гэж үздэг байхгүй. Тэгэхээр халимаг хэл дээр байгаа. Тэгэнгүүт Яков Шмидт өөрөө дараа нь энийг бурайд хэл рүү орчуулад за мөн одоо хоёр туслагч Номбод Маяу гэдэг хоёр хүнээр туслуулад бурайдуудын дундаас тарах ажлыг хийхээр шийдэж исэн байгаа юм. Тэгээд сайн тараасан хэсэг нь бол харин жоохон тодорхойгүй байгаа байхгүй. За ийм нэг төвхтэй байгаа. Тэгэхээр Яков Шмидт тухай ярихын тулд энэ хүн бол монголч эрдэмтэн гэдгээр монгол хүмүүс маш сайн мэднэ. За тэгээд хийсэн хамгийн том гавьяа бол энд монгол хэлний зөв гэдэг ном байгаа. За энэ монгол хэлний зөв гэдэг ном бол одоо анх бичсэн хүн байгаа. Тэгээд аливаа хэлийг чинь одоо судалдаг шүү дээ. Хэлийг судалдаг тийм. Тэгээд хэлний грамма гэдэг нь бидний зөв бичгийн дүрм биш шүү. Грамма гэдэг өөр. За энэ тэгээд монгол хэлний зөвгөн судалдаг энэ дүрмийг зохиож гаргадаг. Тэгэхээр энэ зохиосон энэ хүн байна. Тэгээ 1831 онд энд Mongolischen Sprache гэдэг энэ грамматик гарсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол одоо монголчуудын зөвхөн Библийг тараах гад, Библийг орчуулах гад ингээд одоо ажилласан хүн биш байх нь шүү дээ. Тийм ээ. Ингээд монгол хэлний зүг судалсан. За цаашлах юм бол уучлаарай. За цаашлах юм бол энэ Монголын уран зохиол хэлийг бас судалсан. Тэгээд тэрийг бүр герман хэл дээр орчуулад ингээд одоо Монголын уран зохиолын нэг баруунд бас таниулсан юм хүн. За тэгээд цаашлах юм бол бүр төв судал гэдгээ явсан их мундаг хүн юм билээ. Тэгэхээр энэ хүн одоо эрдэмийн ажлаа монгол хүмүүс зориулан Библи орчуулахаар эхэлсэн байна гэж. Тэр нь бидэнд байна 200 гаруй жил болсон байна. Тодорхой баттай баримт ингээд байж байна. Манай нуус төвчөг болж өгсөн Орсын эрдэмтэн чинь бас одоо ламтан байгаа шүү дээ, тий. Одоо христийн шашны. За би тэгвэл нэг юм асууя л та. Ингээл тэр 800 жилийн өмнө тий, эсвэл бүр 800-аад оны үед 200 жилийн өмнө за ингээд 80-аад оны үед яах гээд ингээ Монгол руу энийг ингээд өгөх гээд. За би бол яг итгэж өнөд ойлгож байна л да. Итгэж биш хүмүүс сонсож байгаа та нар юу гэж тайлбарлах вэ нэг? Яагаад ингэж их ажил болгоо те энийг орчуулна гэдэг чинь тийм амархан юм биш шүү дээ. Тийм шүү дээ тийм. Яагаад ингэж хил усын сураад очоод зарим нь ихнэр нь үхсэн гэдэг байгаа, зарим нь өөрсдөө өвчин тусаад те зөндөө их зовлон туулж яагаад ингэж орчуулад. За Монгол хүмүүс сайн мэдээг тарай. За энэ одоо тийм сүнсний дарлагдсан тэр харанхуй хүлээснээс чөлөөлөх юмсан гэсэн тэр сэтгэлтэй хүмүүс л одоо энийг тараад байгаа шүү. Тэгээ энэ хүмүүс чинь Бурханаас дуудлага авсан гэж би бодож байна. Хүн болгон гүйж гараад итгэдэг байлаа ч гэсэн тийм ээ гүйж гараад Монгол руу ийшээ тийшээ явчихгүй шүү дээ. Тэгэхээр Монгол хүмүүс ямар байдал байсан бэ гэдгийг за Джеймс Гилморын Монголчуудын дунд гэдэг номыг унших юм бол ерөөсөө тэр чигээр ингээд өнгөтэй будагтайгаа үзэж болно гэж. За Джеймс Гилмор монголчуудын дунд ажиллахаар 1870 онд ирсэн хүн гэдэг байхгүй. Тэгээд яагаад монголчууд ирсэн гэхээр энтгэгтлөө хүмүүс явж байна. Хятад руу явж байна. Харин Монгол руу хинч явахгүй. Би явъя гэд ингээд ирсэн хүн байдаг. Тэгээд хаалганд ирээд монгол хэл жаахан сураад тэгэл ерөөсөө одоо хаалганаас хяактын хооронд ингээд хөндлөн гол ингээд яваад 21 жилийг энэ хүн сайн мэдээ тараахад зарцуулсан байна. За энэ хоорондоо монгол хэл сурсан, монголчуудтай нөхөрлсөн, Монголын ахуй соёлыг за тэгээ сайнтай муутай бүгдийг нь одоо хутгалдаж амьдэрсэн юм хүн байгаа байхгүй. Тэгээд энэ туршлага одоо энэ болсон явдал тэгээ өөрийнхөө одоо түүхийг нийлүүлээд монголчуудын дунд гэдэг номыг бичсэн нь одоо 1885 онд Европт хэвлэгдээд маш их алдартай болсон. Монголыг алдартай болгоцсон. Тэгээ Монголын тухай за Монголыг алдартай болгоцсон. За тэгвэл одоо өнөөгийн байр суурьнаас үзэх юм бол нэлийн шүүмжлэлтэй хандсан гэдэг. Монголыг шүүмжлээд тийм нэлийн шүүмжилсэн. Яагаад шүүмжилсэн бэ гэхээр монгол хүмүүс бол одоо сайхан сэтгэлтэй тэгээ одоо туусч хаач яваад орсон тэгээ өөрийнхөө хоолыг ингээд
холын аяны хүн яа зорж цаанаас үгүйгээд өгдөг ийм хүмүүс боловч энэ хүмүүс ямар харанхуй ялангуяа одоо сүнсний харанхуй байдал. За би итгэж хүн учраас ингэж хэлээд байгаа л да. Тэгэхээр байдал тэгээ оюун санааны харанхуй байдал, мухар сүсэг. За тэгээд эрүүл мэнд амьдрал ах уу, тэ эдийн засгийн хувьд бүх талаараа ямар дорой байдалд орсон юм бэ? Тэг эртний баатарлаг ирсэн өвөр удам мөн үү гэж хэлэхээр ийм болцсон байна гэдгийг жаахан шүүмжлэлсэн бид. Шүүмжлэлч гэж угаасаа үнэн л тухайд Монголын түүхийн хамгийн их зур цаг үед ирсэн юм ч одоо тэг гаргаж үлдээ. Тэгж бичээд тэгэхэд яг энэ хүний номыг уншсны дараа тэр дараагийн одоо нөгөө сайн мэдээ тараагч нар ориглоод босоод ирсэн байхгүй. За одоогоос нэг 10 жилийн өмнө тэр номыг монгол хэл дээр байсан нэг монголчуудын дунд гэдэг ном яваад байсан. Тэр мөн үү? Тэр чинь зөндөө олнуудаа монгол хэл дээр орчуулагдаад зөндөө олнуудаа хэвлэгдсэн байгаа тийм. Бид нар чинь олоод уншиж болно тийм Джеймс Гилморийн хүн. Тэгээд их хэцүү энэ хүн монголчуудын төлөө ингээд сайн мэдээ тараагаад явахтай тэгээд эмийн хайрцагтай байдаг гинэ. Тэгээд эм тараадаг. Тэгээ монгол хүмүүс ерөөсөө ингээд 10 хүн цугларахад хин нэг нь асар хүнд өвчтэй. За тэгээд арсны өвчин, ойр зуйн одоо бохироос болдог ч юм уу юм өвчин одоо нохоод хазууллал гэхэд чинь дээр нь өвсмөсөө тавиад тэрийг хувилуулсан ингээд ийм жижиг сэж ингээд өвчин асар их байсан гэж аахгүй. Тэгэхээр нөгөө Европ юм өгдөг. Тэгэхээр зарим хүн айгу хурдан идэгчдэг байж л те. Тэгээд үнэгүй өгдөг байсан байгаа. Тэгэнгүүт энэ яадаг шашны номлогч эмч явж гин гадаад эмч явж гин гэл тэгж хүлээж авдаг гэсэн байхгүй. Тэгээд мань хүн бол майхнаа бараал тэгэл тэнгууд тэр хавийн хүмүүс шууд ингээл сонсцсон байдаг гэж байгаа тэр нутаг. Тэгэл бөөнөрөө цуглараад ирээл янз бүрийн өвчтэй хүмүүстэй ингээл өдөржингөө толаал тэгэл юм өгөөл хажуугаар нь Иесус Христийг яриад ингээл явж исэн гин л дээ. Тэгээд энэ хүн 1870 онд ирээд яг 4 жилийн дараа сэтгэл санааны жаахан хэцүү байдалд орсон юм шиг юм л да. Ганцаараа ингээд ажиллаад яваад байдаг монгол хэл сураад одоо хөндлөн гуулд явсан чинь нэг ч хүн аврагдаагүй. Нэг ч хүн итгэв юм. Нэг ч хүн итгэв. Зүгээр л тэр хүнээс ямарч исэн эмнэлгийн үйлчилгээ авсан, номыг авсан. За энэ тарааж исэн тэр ном нь бол за 1846 онд одоо 1846 онд Лондонд хэвлсэн энэ шинэ гэрээ байгаа байхгүй юу. За энийг бол Монгол бичгээр яаж тэр үед Монгол бичгээр олоод Лондонд тэр нөгөө үсгийн өрөөд те тэгчдэг. За тэр чинь бас нэг жижиг түүх байгаа тэрний ард. За ямар ч тач гэсэн 1846 онд шинэ гэрээ 1840 онд хуучин гэрээг монгол хэл рүү грек еврей хэлнээс нь орчуулсан нэг юм баг исэн байхгүй юу. Тэгэхээр энэ багийн тухай бас дараа нь ярих хэрэгтэй. За ямар ч тач гэсэн энэ багийн орчуулсан Библийг монголчуудын дунд Джеймс Гилмор тарааж ирсэн. Тэгэхээр Джеймс Гилморын монголчуудын дунд гэдэг номыг унших юм бол яагаад сайн мэдээг тараах гад ингэж олон хүмүүс ингэж уйгахгүйгээр ирсэн бэ гэдэг шалтгааныг олж олно. Энэ хайр шүү дээ. Хайрлж байна. Тэр зовлонд байгаа хүмүүсийг харахтаа энэ хүмүүс зөвхөн ахуйн хувьд тийм ээ оюун санааны хувьд төдийгүй сүнсний хувьд бүх талаар одоо хүнд байдал байгаа учраас гэрэл тусаасаа гэдэг тэр хайраар ярьж байгаа. Тэгээ Христ итгэж хүмүүс байдаг. Тэгэхээр Христ итгэгч нарыг итгэж биш хүмүүс гайхаж байгаа бол угаасаа нэгдүгээрт Есүсийн тушаал. Тийм. Сургаал биш зүгээр тушаал. Бүх ертөнцид очиж тараа. Хоёрдугаарт хөршөө хайрл гэсэн. Тэгэхээр өөрсөнд чинь хүмүүс яаж харцаас гэж хүснэ. Тэрийг тэр хүмүүст тийхүү үйлдэл гэж Есүс заасан. Тэгэхээр би өөрөө энийг сонсохыг хүсээд энийг олсондоо амар баярлдаг бол хүмүүс бас өгөх ёстой гэж боддог. Тэгэхээр юусоо итгэгч хүмүүсийн одоо энэ сайн мэдээ гэж хэлээд байгаа Есүс Христийн одоо сургаал те Есүс Христийн ирсэн энэ зүйлсийг өгөх гээд байгаа шалтгаан нь ерөөсөө хайр тэгээ Христийн үгийг одоо биелүүлж байгаа хэрэг юм л да. Тийм ээ. Тэгээ хүн чинь нөгөө ямар байдалд байгаагаа мэддэггүй шүү дээ. Ямар харахгүй байгаагаа ямар ер нь бодол санааны төрсөн яваагаа мэддэггүй те. Тэр үеийнх байтугай одоо тэр яг 200 жилийн өмнөх хий чинь болоод огшин шамг өдрөж шаалдаг шүү дээ. Тэр нөгөө ингээл нэг амар халтар хэрмэр явааж болохгүй кино мөн дээр гардаг шүү дээ. Тэгэнгүүт өдөр бэмбэрийн чонго зохиол мөхөл юм шиг юу аим шиг юм аа чинь. Тэр нөгөө үүрийн туяаха нэг роман дээр гардаг. Тэгэхэд
тэр үеийн юмнуудыг үзэхээр бүр хамгийн харанхуй үе гэсэн байхгүй. Тэнгүүд одоо 21-р зуунд амьдарч байгаа би Христ итгэлийг авснаас хойш ямар олон бодлын хүлээсээс чөлөөлөгдөж байгааг хараад амар гайхалтай санагдаад байгаа. Маш олон мохор сүсэг тийм элдв янзын муу юм надад тохиолдож байгаа гэдэг айцуд байхгүй болоод төлхөр унгагаад 3 удаа гიშгэх шаардлага болчихж байгаа байхгүй. Гэх мэт ингэ чөлөөлөгдөж байгааг харахаар тэр үеийн нөгөө хэрэг угаач бол буйнаа угаач нь. Тэгээ ингүүл тийм тэгвэл ингүүл ингэн гэдэг тэр нөгөө амар одоо хүлээсэнд амьдарч исэн хүмүүст том эрхчлөө болох байж л тийм. Тэгээд тэр үеийн хүмүүсийн сэтгэлгээтэй ахуй байдал бүх зүйлийг за тэгээ ямар их өөр ширэнд орцсон байдгийг за хоол унд гэд бүгд байгаа л да. Тэгээ би яагаад нөгөө шүмжлэлтэйгээд хэлээд байгаа юм гэхээр нөгөө одоо Монголын Ларсан гэд бас энэ Джеймс Гилморийн номыг уншаад сэтгэл нь хөдлөд монголчууд руу ирсэн хүн байдаг байхгүй юу? Ларсан гэдэг энэ хүн ба. Энэ хүн болохоор 1890 онд Монгол руу орж ирсэн юм байна. За өөрөөр ингээд номыг уншаад тий Баямынхнаас 100 жилийн өмнө ирсэн ба шүү дээ. Ийм залуу ийм хүн байгаа. Тэгээ тэр хүний номыг харьцуулах за мөн одоо бусад монголч эрдэмтэн за ялангуяа тэр Рамстедийн ном эдрийг үзэхээр яг тэр эрдэмтэн хүмүүс их тийм зөөлөн бичнэ л дээ. За бас их ийм нарийн бодоо зарим муу юм бичихгүй сайн талын түүж ичих юм тийм байдаг байхгүй юу. Тэгэхээр одоо мууг нь хайр наргүйгээр илчлэн гаргаж ирсэнээрээ шүмжилтэд хандсан гэж миний хэлээд байгаа нь ийм утга учиртай байна. Тэгэхээр нэгэнт одоо нөгөө Джеймс Гилморийн тарааж исэн ном гэдээ ярьсан юм чинь тэрийг хэн орчуулж ба яач вэ гэдгийг бас яриул болох хэрэгтэй шүү. Тэ? Тэгээд Сэлэнгис гэдэг одоо очсон энэ багийн талаар хоёул хувааж ярих уу яах вэ? Сэлэнгэд очсон юм уу? За ийм байгаа. Сэлэнг биш. Сэлэнгинс гэдэг нэг жижигхэн суурин байгаа. За энэ бол байгаль нуурын энэ хуурталт гэдэг нэг суурин байгаа. За энэ London Missionary Society гэдэг байгууллагаас за илгэлт аваад ирсэн юм. За тэгээд Edward Stolibras, William Swan. За тэгэхээр дахиад 2 3 хүн байгаа байхгүй юу? Төслөө дуусгасан гэмүү те зорилгоо дууссан 2 хүн энэ 2 хүн. За энэ 2 хүн бол монголчуудын дунд амьдсан 1800 ад оны ихээ үед ирээд за ингээд за ерөөсөө яг л бүрээд монголчуудын дунд энэ хэлийг нь сурыг. За тэгээд энэ библийг орчуулъя гэдэг ийм зорилготой ирсэн байна. За эрэхтээ энэ бүл өөрснөө хэвлэх машинтай ирсэн гэж байгаа шүү. За хэвлэх машинтай. Тэгээ ирээд тий. Өөрснөө бол маш өндөр боловсралтай юм библи орчуулгаар ингээд суралцсан грек еврей хэлтэй юм хүмүүс. За тэгээд ирээд бүгдээрээ монгол хэлийг эхлээд сурсан. За яг орчин дээр нь сурд. Орчин дээр нь сурсны дараа монгол хэл рүү грек еврейгээс одоо библийг орчуулсан байна. За орчуулахдаа бичгийн утга зохиолын хэлээр орчуулсан байна. Тэгэхээр уран яруу тод тунгалаг гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд тэнд байгаа зарим нэг одоо нэр томьёонуудын жишээлбэл бидний хэрэгэлдэг иш үзүүлэгч гэдэг юм уу, тийм ээ. Одоо ингээд тэнгэр элч гэдэг юм уу, тэрийг англи хэлнээс нь шууд аваад ингээд тавьсан. Тийм англи гэдэг одоо бурхны англи гэдэг ч юм уу. Тэгээд ингэж хэрэгэлсэн байдаг. Шүзүүлэгчийг юу гэж орчуулах вэ? За профит гэдэг юм. Профит гэдэг хэвчээ. Тэгээд одоо Иохан ном дээр ихэнд үг байсан гэдэг шүү дээ. Тэгвэл ихэнд логос байсан гэдэг. Ингэж орчуулсан байдаг. Тэгэхээр энэ орчуулга бол өөрснөө тэндээ нөгөө хэвлэж исэн гэсэн шүү дээ. Эхлээд одоо номоор нь сайхан одоо хэвлээд гаргаж исэн байна. Тэгээд эдгээр чинь ихэвчлэн одоо библи орчуулга шинэ гэрээнээс эхэлдэг байхгүй юу? Ер нь тийм туршлага байдаг. Гэхдээ нөхдүүд хуучин гэрээнээс эхэлсэн байна. Тэгээд яагаад хуучин гэрээнээс эхэлсэн бэ гэхээр Яков Шмидтийн орчуулга гарчихсан байсан учраас одоо тийм одоо хуучин гэрээнээс эхлэе гэдэг нэг санаа байсан байх шиг. За ингээд нөгөө талаар энэ хүмүүсийн хийсэн ажлыг чинь одоо нэгэсэндээ зөвшөөрөл хэвлэх зөвшөөрлийн олгодог хяндаг дарга нь бас Яков Шмидт байсан байна. За ийм холбоотой хүмүүс. За ингээд Сэлэнгистэй номоор хэлээд эхлэлгээд ингээд номоор хэвлээд хэвснийгээ дараа нь ингээ 2 3 номоор нийлүүлээд одоо хэвлээд ингээд те миний түрүүний гаргасан шнэ энэ харуулсан те ингээд профитийн ном ингээ хэвлээд ингэж гаргаж агаад дараа нь Ходон гэдэг газар руу нүүгээд за тэнд 1840 онд үндсэндээ жижигээр хэвлсэн бүх номнуудаа нэгтгээд ингээд нэг одоо хуучин гэрээ болгож гаргасан байдаг. За тэр хооронд нь шинэ гэрээнийхээ орчуулгын тэрийг хийгээд. Тэгсэн чинь тухайн үед нөгөө Оросын одоо улс төрийн байдал өөрчлөгдөөд
Тэгээд хаана солигдоод тэгэнгүүтээ энэ одоо Английн юм ээ мишнерүүдийг байлгахгүй гэдэг. За ийм байр суурь баримтал нэгт хоёрт болохоор үнэн алдартны шинэх мөсч дургуутж исэн шүү. Ингээд нөхдүүдийг хөөх гаргацсан. Ингээд сэлэнгээс гаргаад ирсэн. Ингээд Лондонд очисон хойно 1000 одоо орчуулга үргэлжлүүлээд 1846 онд энийг одоо энэ шинэ гэрээг уучлаа. Энэ шинэ гэрээг хэвлсэн байгаамаа. Тэгээд Бадрал монголч чи хэрвлээ. Нэг сайн биш. Ер нь бол уншчихна. Тий. За уншаад их сонирхолтой байгаа. За би одоо эвгүй байдалд ороод яах вэ? За яг ингэж за харах юм. Бидний эзэн ба тийм ээ тонилгогч. За аврагч гэдэг тонилгогч хэлдэг гэсэн үг та. Иесус Христосын шинэ тестамент хэмээгч. Гэрээ тий. Ном анууш бай гэж. Тэгэхээр шинэ гэрээ маань ингээд за тэгээд Уильям Свон, Эдвард Столибрас 2 аноо гүнийг грекээс нь монгол хэлдүү орчуулвэ. За тийм ингээд Лондон хотно тийм ингээд Лондон хотон 1846 он гэдэг. Яа, ямар их хөдөлмөр вэ? Тийм ингэж хэлсэн. Одоо ч Монгол руу гадаад хүмүүс нисэж ирэх аягүй дургу. Тэгэхээр манай Монгол руу ирэхэд ч амар хол зам тулна. Тэгээд одоо Монгол руу аялснаас Европ руу аялсан адилхан зардалтай учраас Монгол руу ирэх юм хүмүүс ер нь дургу. Тэгээд дээр үед тэг онгоцоор байхгүй цаг үед ийшээ ирээд хэвлэх машин авчираад тэгснээ хэл сураад хөөгдөж явснаа тэнчнээс дахиж хэвлээд тэгээд даашаа авчираад тэгээд Лондонд очиод хэвлэхсэн чинь нөгөө Монгол үсгийн бар байхгүйсэн гинэ. Тэгээд манж үсгийн дарцыг ашиглаж агаад ингээд ясан тэгээд манж үсэг монголчин бүгдээрээ нэг уйгуур үсэг штэ тэгээ адилхан байдаг. Тэгээд тэрийг ашиглаад ингээд хэвлсэн гэдэг юм зүйл. Тэгээд энэ номыг 1880 онд Санкт Петербургт дахиж хэвлсэн байдаг. Энэ бол одоо нэг Санкт Петербургт дахиж хэвлсэн байна. Тэгээд энэ ном өөрөө бас их түүхтэй. Тий. Тэгээд энэ 1880 онд хэвлсэн энэ ном нь ингээ харах юм бол дотроо хоёр өөр номыг нийлүүлсэн юм шиг юм байна. Тий. За энэ номууд бол яаж танаа музейд ингэж ирэх? Та нар яаж олж авах вэ нэг? За одоо энэ зармиг нь бид нэр худалдаж авсан. Зармиг нь яг энэ бэлгэнд ирсэн гэдгийг. Тэгээд ингээл ирээд хайгаад яваад байхаар олдоод байдаг шүү дээ юм чинь тийм ээ. Тэгээд хүн бидэнд бас яг ингэж юм хуучны номуудтай болох боломжийг өгсөн байгаамаа тийм. Янз янзын арга замаар ирсэн байгаа. Тийм тэгээд хуулийн дагуу. За хуулийн дагуу тийм үтэйгаа. Тэгээд харин 1840 оны тэр хуучин гэрээг интернетээр дуудлага худалдаагаар дөнгөж зараад өнгөрсөн хойнонд бид нар мэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд дээр асар цөөхөн байгаа. Яагаад вэ гэхээр ходон твлсэн юм чинь. Яаж дэлхийд тийм болон байх вэ? Ходон. Тэгээ сэлэнгээс одон ходон гэдэг энэ жижигхэн суурьнд бид нар очиод тэгээд ажиллаа гүйцэж хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр эрхүүд нэг байгаа гэж байгаа, Токиод байгаа гэж байгаа. Нэг хувь байгаа. Нэг Англид, Америкт нэг хувь. Тэгээ хуучин гэрээнийх нь хувьд ярьж байгаа байхгүй. Тэгээд ийм цөөхөн байгаа. Харин шинэ гэрээ нь арай жоохон олдоц ихтэй байдаг. Яг энэ чинь нөгөө Лондонд хэвлэлсэн учраас арай нэг олон гарсан тийм ээ. Тэгээ илүү хадгалах боломжтой байдаг. Тэгээ тэр бол бид нарт бас ингээд олдоод ирсэн. Тэгээд энэ миний түрүүний ярьсан нөгөө Джеймс Гилмор тий. За энэ дараагийнх нь одоо Монгол гүн Ларсон. Эдгээр чинь энэ гүн гэдэг нь юу гэсэн. За бид тэрийг хэлж байгаа. За энэ Библийг ерөөсөө одоо номоор хэвлүүлээд тэгээд монголчуудын донд тараадаг гэсэн үг байхгүй. Тэгээ үүний нэг одоо баримт болгож энд одоо Шанхайд одоо харах юм бол энэ Мосегийн Генесис хэмээгч нэгдүгээр ном гэж. Энэ эхлэл ном тий. Эхлэл ном. Тэгээд энэ эхлэл ном болвол ингээд харах юм бол тэр 1932 онд Шанхайд хийсэн. Би хийсэн баг. Тэгэхээр энэ бүх орчуулгууд чинь юунаас эхлэлтэй гэхээр энэ Эдвард Столибрас, Уильям Свон хоёрын хийсэн л одоо орчуулгаас гаралтай шүү дээ. Эний чинь дараа нь одоо ярианы хэлэнд зохицуулаад жахан засан сайжруулад ингээд явсан байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр засан сайжруулах
ажлыг хийсэн хүн бол тэр Монгол гүн Ларсан. За Монгол гүнгээ яга хэлсэн гэхээр Богд хаанаас гүн цалыг авсан ийм хүн байгаа байхгүй юу. За энэ хүн ямар хүн бэ гэхээр Джеймс Гилморын монголчуудын дунд номыг уншаад сэтгэл нь одоо хөдлөөд монголчуудын төлөө одоо сайн мэдээ тараахаар явъя гэж шийдээд 1890 онд хаалганд ирсэн баг. За ингээд Монгол руу орж ирсэн ийм хүн байдаг. За тэгээд Монгол гүн Ларсан тэгтээ их сонирхолтой нь Ордсын нэг ноёны гэрт амьдраад за тэгээд монгол хэл сурсан байдаг. Тэгээ энэ хүн өөрөө их овсгот самбатай мундаг хүн байсан юм шиг. За ерөөсө боломж болгоныг ашиглаж чаддаг. Ийм хүн байсан. Тэгээд одоо Монголын ноёд төшмөд ийм за тийм улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй маш дотны найз нөхрийн холбоотой байсан. Тэгээд Монгол хүн Ларсан гэдэг номыг унших юм бол бидний сайн мэддэг Чинван ханд орж. Тэгээ хандаа гэж байгаа байхгүй. Ханд оржиг хандаа гэж бодож байна. Хандаа гэдэг. За тэгээ сайн ноён хаан намран сүрэн. За тэгчээнгүүд сайн одоо цэрэнд орж уучлаа тий. Цэрэнд орж би буруу хэлээд байгаа. Тий. Гэх мэтчлээ эднэртэй яаж харьцажсэн тухай. Тэндээс гадна тэр одоо зурган дээр харагдаад байна л да. Дэлэн утагттай сууж ах шиг байна. Тий. Энэ бол бүр 1950-ад оны үед Дэлэн утагтад Сан Францискод уулзаад ингээд тий. Америк явсан. Тий. Монголд байхдаа бол угаасаа сайн найз нөхрийн холбоотой ийм хүмүүс. Тэр өндөр гонгор тэр өндөр хүн мөрөнгээр суудсан харагдаж. Нуран дээр суудсан. Тэгээ энэ зургнууд чинь бүгдээрээ энэ Монгол хүн Ларсан гэдэг номон дээрээс нь бид нар авсан юм байна. Тэгээд энэ чинь монгол хэл дээр орчуулад бас зөндөө олон удаа хийлэгдсэн залуучууд уншуулсан. Тухайн селебрити нэттэй уулзчихсан юм шиг. Ямарсан тийм учраас яасан гэхээр сайн мэдээний 4 номдоо нэмэх нь Үүс намын 5 номыг за одоо Монгол одоо 1846 оноос хойш энэ ч одоо ингээд бүр 1900 он руу төхөөд ирлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр илүү ярианы хилэнд одоо төхүүлээд засан сайжруулалт хийсэн байгаа байхгүй. За ингээд засан сайжруулалт хийчээд өөрийнхөө нэр одоо найз нөхдийн хүрээг ашиглаад за ингээд одоо цэрэнд орж гэдэг нэртэй цэрэнд орж гэх. За нэг юм түшмэл хүнээр шалгуулжээ. Нөгөө төшмөл чинь өстой муу болсон байна гэл асар их голол. Нөгөө жилаарсан чинь Google Translate шиг юм байна гэл. Айгуу муу гэдэг голол. Тэгсэндээ нөгөө хүн чинь гайл ядны дарга болчдаг гинэ. Тэгээд та нарын энэ ажил гэж одоо ингээд холбогдчихдаг боллоо гэгээд ингээд холбогдохоо болчих. Тэгсэн Ларсан яасан гэхэд Богд хаандаа уулзаад тэгэнгүүтээ миний одоо бидний одоо засан сайжруулсан энэ номыг одоо хянан тохиолдуулах хүн өгөөч гэж гойсон байгаа байхгүй. Тэгээд Богд хаан шууд зарлага гаргаад нөгөө хүний чинь ажилласан чиглэлөөд ингээд тэр хүнээр одоо сайн мэдээний 4 ном, Үүс намын 5 номыг засан сайжруулаад гаргасан байгаа. Тэгээд тэр хувилбаруудыг бүгдийг нь Шанхайд бас Йокохамад хэвлээд за хаалганд авчираад хаалганаар дамжуулаад ингээд Монгол нутагт тараадаг байсан байна. Сонирхолтой гэнийхэд нөгөө одоо энэ хүн одоо Ларсан 30 эхлээд тэр мишенээ байгууллагатайгаа холбоотой байгаад тэндээс тодорхой санхүүжилт аваад ажиллаж байгаад 1900 онд чинь боксеруудын бослог Хятадд гараад тэгээд маш олон Хятадд ажиллаж байсан миссионеруудаас алгадсан шүү дээ. Тэгэхэд одоо Ларсан бол өөрийнхөө туршлагыг одоо ашиглаад бас их өсвөрийн буу муутай хаман хийдэг юм одоо инээлийн тийм хүн байх шиг юм л да. Тийм чангаар. За тийм тэгэнгүүт нэлээ хитэн миссионерыг дагуулад говийг гатлаад өргөөд авчираад за ингээд цааш нь амийг нь аварж исэн ийм хүн байна. Өөрөө буутай замдаа ам Ларсан гэдэг хүний чинь талаар уушмаар юм байна. Аймаг сонирхолтой байна. Замдаа ам хийгээд ингээд тэдрийг дагуулаад яваад энэ нутгийг сайн мэдснийх штэ тийм ээ. Ийм хүн байгаа аахгүй юу. Тэгээд одоо боксеруудын бослого өнгөрөнгүүд буцаад хаалганд ирээд за тэгээд энэ өвөр Монголын нутагт ер нь энэ 5 уул гэдэг газар тэр өөрөө эдлэн хэмудад хэсэг газар авцсан. За тэгээд тэнд өөрөө гэр оронтой. За тэгээд тэндээс одоо орчуулгын ажил мэзээ хийдэг байсан байгаа. За тэгээд Монголын улс төрийн хантай нэлээд холбоотой байсан ийм түүх бол тэр номон дээр байгаа. Тэгэхээр энэ хүний бас хамгийн анх хийсэн одоо зорилго нь
монголчуудад сайн мэдээ түгэх зорилготой. Тэгээд засан сайжруулсан энэ ном нь одоо өнөөдгөө хүртэл биднэрт ингэж байж штэ тийм ээ. Энэ Ларсон гэж маш сонирхолтой юм байна л да. Тэгээд Одоо Чингис хааны үед байсан бол яг одоо бүх шашныг ив найрамдалтаар одоо байх Чингис хааны философи шүү дээ. Тэнгүүд одоо яг шарын шашин одоо эд хүчээ авцсан бүх юм шарын шашнаас хамааралтай төр нь хүртэл шарын шашнаас хамааралтай байгаа юм шүү дээ. Тэр үед тэргүүнээс нь очоод ийм холбоотой байгаад хям тохиолдвол хүн асуугаад гаргуулж ин гэдэг ч одоо амар сонирхолтой юм байна тий. тэгээд бас зөвшөөрж байгаа бах тий. Зөвшөөрөөд гаргаж өгч байгаа чинь ханд доржиг хандаа гэж дуудаж өгдөг. Тийм хүн байгаа байхгүй. Би нөгөө step by step гэдэг Hugh Campbell номон дээр болохоор Богд хаанд Ford машин биелүүлсэн гэж бичсэн байсан. Өөрийнх нь номон дээрээс л би Богд хаанд Ford машин биелүүлсэн энэ төр гэсэн юм бол байгаагүй. Дараа нь байсан уу? Эсвэл зохиогч андуурсан мэдгүй. За тийм сураг бас байдаг. Тэгээд энэ хүн чи яасан гэхээр нөгөө мишн байгууллагаас холбоо тасарчаад тэгээд Монголд байсан хүрээнд өргөөд байсан Америк Фүүст ажиллаж исэн баг. Гэхэд тэрний дараагаар Larsen & Co гэдэг өөрийн компани байгуулад Монголоос нөгөө хурдан үлгүүдээ авчаад Шанхай морин уралдааны одоо газар хангадаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тийм их мөнгө олдог баян хүн бас байсан гэж. Сэргэлэн л нэлээд сэргэлэн бизнесмен юм. Тэр өндөр гонгорын нуран дээр очиж суудсан зургийг авахулсан гэж шиг. Тэгэхээр энэ чинь ингээд Монголын одоо бүхий л давхаргыг хүмүүстэй найзтай нөхөртэй нөхөрсөг явсан юм жаахан юм хүрээтэй. Тэгээ найзтай хүн байгаа байхгүй юу? Тийм. Үндэ харьцуулахад Джеймс Гилморын амьдрал бол жаахан өрөвдөлттэй. Энэ хүн бол яг л ядуу ардуудын дунд тийм ээ. Ингээд явган тэмээтэд мортойд яваад ингээд өвчин зовлонгийн нэгээд сайн мэдээгээ тараагаад мишнэр нэг тиймэрхүү зам толдсон шүү дээ. Ингээд явсан бол хамгийн гол нь нөгөө эхнэр аваад тэгээ хоёулаа бас нэг хаалганд ингээд сууршаад тэгээ дараа нь эхнэрээ дагуулаад ингээд бас явдаг гэсэн юм байна. Тэгээд адилхан англи хүн. Тийм. Тэгээд нөгөө мишн байгууллагаас нь дамжуулж та ирсэн тийм эмэгтэй. За тэр үеийн мишнерд чи ерөөдөө залуучууд нь ирээд одоо зөвхөн Монгол биш шүү дээ. Одоо хятад мэттад ч юм төвдөд байгаа энэ одоо мишнер болохоор ирсэн залуучууд нь ингээд ажиллаж байхаар араас нь мишн байгууллагаас нь эхнэрүүдийн явуулдаг гэсэн юм бэл. Эхлээд эрэгтэй хүн ганцаараа ирсэн дээр л дээ мэдэхгүй газар ирээд сууршаад авилга болсны дараа эмэгтэй хүн ирхэн зүйлдэг. Тэгтээ тэр чинь танихгүй юм шиг байна. Танихгүй эмэгтэй яг мишн байгуулгаас нь одоо бас ингээд эзний төлөө тэр талбар дээр очиод тэр хүнтэй гэрлээд хамтдаа ажиллах бүсгүйчд байна уу гэдэг тэгээд явуулдаг байсан гэдэг тийм. За ямар их ирэх болтаа. Залбираа зургийг харж байсан. Тэг гэсэн. За ямар тач гэсэн за тийм шугамар нэг ирсэн тэр бүсгүй. За урд нь бол яг гэлмэр нэг манай эхнэр мөн үү гэдэг. Урд нь гэлмэрийн хувьд бол тэр эмэгтэйг эхнэр яг зургийг харж исэн гэж байд юм билэ. За ямар ч гэсэн тэр хоёр гэрэлсэн 3 хүүхэдтэй болсон. Харамсалтай нь гэргийн 1885 онд нас орсон юм байна. Монголд. Тий. Тэгээд нөгөө яг хаалганд нас орсон баг. Гэр нь тэндээсэн. Тэгээд тэрний дараа нөө ээжийг нас орсны дараа 3 настай хүүхэд нь асуураад ингээ 2 том хүүхдээ англиар сургуульд явуулаад дахиад ганцаар. Тэгээд ингээд Монголыг өндөөн гол тавьдаг юм байна. Та үргэлжлүүлээ хийж хагаад тэгээд Тянжинд 47 наснаа нас орсон юм байна. Тэгээд энэ чинь ерөөсөө ингээд амьдралаа зориулсан байна шүү дээ. Тийм ба. Тэгээд энэ хүн тухайн үед за 4 жил боллоо нэг ч хүн байдгүй. 10 жил боллоо нэг хоёр хүнтэй. Ингээд айгу хүмүүс харахаар энэ айгу бүтэлгүй өтсөн тийм одоо мишн болсон юм шиг харагдаж байгаа шүү дээ. Гэтэл энэ хүний тарьсан үрээр энэ хүний бичсэн номоор араас нь Монгол руу ирье гэдэг зөндөө олон хүмүүс гарч ирсэн байна. Тийм юм ба. Тэгэхээр тэрнтэй харьцуулахад тийм бүтлгүүд ерөөсөө биш байсан байгаа байхгүй. Тэгэхээр Ларсон гэдэг бол нэг юм хүн байж, Гилмер гэдэг хүн бас ийм байж, бүгдээрээ л Библийг тараах гад Монголыг эзэрж ирсэн ийм байж. Тэгээ иймэрхүү түүхүүд байна. Би яг Жермен Томсын түүхийг ярмаар санагдаад. За. Бас л нэг одоо номлогч хятадд очсон, бас бүтлгүүдсэн, аль хэдийн тэнцэн зөндөө мишнерүүд байсан. Тэгээ ихнэр нь үхсэн, гутарсан. Тэгээ зөвөр орчуулагч хийж исэн. Тэгсэн чинь нэг адмирал ирээд одоо манайхан хөлөө онгоц Солонгостой наймаалцах гэсэн юм аа. Тэгээд мань хүн тэгсэн чинь тэр үед Солонгос гэж орон байдгийг мэдээд Солонгос хэл сураад
Тэгээ Библи орчуулсан байсан. Тэгээ хит хит нууцаар очиж тараагаад баригдан гаалдаа бас цухтааж ирсэн ба. Тэгээ хятадтай болохоор аюугаа хөлөө олцсон. Хятадд ингээ зөндөө итгэгчнэр ирсэн. Тэгээд тэр 8-ачнд орчуулагчаар яваад өгөөч гэхээр нь орчуулагчаар очингоо би Солонгост Библиэр тараана гэж бодож очсон байна. Тэгсэн чинь нөгөө хөлөг онгоцны ахмад Солонгосчууд чинь тухайд Hermit Kingdom буюу хилээ хаацсан байсан. Тэгээ гадны юм оруулдаг. Тэгээд нөгөөдөлтөө муудалцаад ахмадууд нь муудалцаад нөгөөдөлтөө чи гал нээгээд байлдаад эхэлсэн. Юу 8. Тэгсэн чинь мань хүн нөгөө Библи тараах гэж очсон уу яахаа мэдэхгүй. Тэгж чинь Библи уулын буул Библи тараах гэдэг ба шүү дээ. Тэгээд нөгөө шатж байгаа онгоцон дээрээс ингээ Библийг шидээд байсан гэж аахгүй хүмүүс рүү. Энийг аваараа энэ бол эрдэнэс гэд хүмүүс рүү орилоод. Тэгээд мань хүний яг хамгийн сүүлд одоо юу хийсэн гэхээр ямар ч байсан ирэг дээр гарсан гэж байгаа. Тэгээд нэг Библи өөрт нь байсан нэг Библиэ нэг өөрийг алах гэжсэн зэрэгт өгсөн гэж аахгүй. Энийг аваад уншиж байгаа. Тэгээ би өгсөн жоо энийг аваад л уншиж. Энэ л аягүй чухал гэд. Тэгээд тэгж байгаа завчуулж өгсөн гинэ. Тэгээд тухайн бус нутгийн одоо нөгөө удирдлагууд тэр бүх библиудыг олж аваад бүгдийг шатаасан байна. Тэгсэн чинь нэг цэрэг сайхангаар нэг библийг нууж аваад тэгээд унших гаагүй заяа. Обоо хийх гээд гэртээ аваачаад хуулаа сайхан норгоод хан дээрээ наагаад тэгээ амар гоо обоон цаастай болсон. Ойд одоо эзгүй хотоос хол гэр оронтой байсан юм шүү. Тэгээд тэдний нэг зээдүүн юм уу нэг хүүхэд ирээд гэрт нь ирээл тэр юмуд ингээл уншаал идвэсэн гэж аахгүй. Тэгээд дараа нь Солонгос улс хилээ нээсний дараа номлогч нар ирсэн чинь яг тэр хүүхдүүдийн найз нөхөд тэр хүмүүстэй таарад тэгсэн чинь Библи гэж мэдэхгүй ирнэ Христийн талаар мэддэг тийм хүмүүс байсан гэж байгаа юм. Тэгээд Библийг яг юу гэдгийг мэдэхгүй энэ нөгөө гайхамшигтай ном гэд мэддэг байжсэн гэж. Тэгэхээр тэр Жермен Томс ч гэсэн яг үзэх юм бол фейлдсэн байгаа байхгүй юу? Юу ч тарааж чадаагүй өлегтэй хийж чадаагүй. Тэнгүүд бурхан тэгэл ажиллаа хийгээл тараачдаг. Тэнгүүд дараа нь ч Солонгос ч бүр нөгөө дорны Иерусалимтэй Бехнэн ч бол тэгж одоо ихтлээ өргөжж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгээ Яков Шмидтийн талаар Бямби Ринчунгаа бас бичсэн байт юм байна л да. Тэгээд тэр ингээд одоо тэр хүний номон дээр болохоор Бямби Ринчин шавнартаа Библийг уншаарай гэж зөвлөдөг байсан гэж байгаа. Тэгээ энэ дээр болохоор яг таны ярьж байгаа энэ Яков Шмидтийн талаар ингэж бичсэн байна л да. Сирах ламын бэлгийн судар гэдэг нь Христосийн Библи гэдэг хөлгөн судрын доторх нэгэн судрын нэр. Монголоор тэр Библи судар өнгөрсөн зууны үеэс Яков Шмидт гэдэг герман эрдэмтэн эрхлэн нийтлүүлсэн нь хуучин Шинэ Тестамент гэдэг нэртэй билээ гэж байгаа. Ингээд бас бичээд үлдээсэн байж тийм ээ. Угаасаа эрдэмтэн учраас мэдж байгаа. Тийм мэдчихсэн, уншижсэн гэдэг нь бол тодорхой гэж бодож байна. Итгэдэг хэсэг нь бол тодорхойгүй. Гэхдээ ямар ч юм тэрийг бол мэдчихлээ тийм ээ. Мэдчихсэн багтур одоо намын санд нь байсан ч биз. Тэгээд уншсан гэдэг нь бол би одоо эргэлзээгүй гэж бодож байна. Тэгээд одоо том эрдэмтэн биш. Одоо миний одоо сэтгэл судлалын багш нарын дотор ч гэсэн atheist бурханд итгэдэггүй хэрнээ Библийг бид нар унших хэрэгтэй гэж үздэг. Тийм. Яг тэгвэл бид нар мэдэхгүйгээр өрөнд орны одоо соёлуудын маш олон юмыг соёл урлаг тий маш олон уран зохиолны маш олон юмыг ойлгохгүй болно. Бид нар барууны нийгмийг ойлгохгүй болно гэж байгаа юм. Тий. Сонин болох үүднээс энд нэг байгаа нэг ширхэг хуудсын тухай ярьчих уу. За энд бидэнд нэг ширхэг хуудас байна. Гэтэ энэ хуудас за би гараараа одоо онцгой тохиолдолд барьчих. 350 гаруй жилийн настай гэвэл юу гэж бодогдож байна. Тэгээ 300 жилийн 50 жилийн би хүрч болох уу? За би энэ давхар сааснд нь барьчих. За. Энэ пассворт нахгүй юу? За юу? За би энэ пассвортнаас нь барьчих. 350 жилийн хуудас гэхэд бол бас бидний жоох багтныг дээрээ энэ номнууд нэг иймэрхүү л байдаг байсан шүү дээ. 60 70-аад оны үеийн номнууд тий. Тэр шиг л харагддаг юм байна. Тэгээд King James гэдэг одоо хувилбар гарч орчуулга байгаа шүү дээ. За энэ King James орчуулга 1610 онд хэвлэгдээд дараа нь 1650 онд дахиад ийм жижиг байдлаар хэвлэгдсэн. Эхлээд ийм том хэвлэгдээд дараа нь жижиг хэвлэгдсэн. Тэгээд энэ жижигээр хэвлэгдсэн нэг ширхэг хуудас. Ингээд хуудасаар нас ингээд заарддаг юм билээ. Одоо бид нэр пассворт нэг хуудасыг олж авсан. 350 гаруй жил болсон. Ийм нэг хуудас бидэнд байна. Тэгээд би биш. Гайхалтай энэ 350 жилийн өмнө яг ийм хуудас байсан гэхээр. Тийм байна. Энэ одоо ингээд бүхэлдээ юу юм? Нэг бүтэн Библи юм уу? Тийм. Хуучин шингэр юм уу? Тийм. Энэ нь болохоор 1846 оны. Та нэг дэлгэж үзүүлж би тэрийг хурцж болох уу? За, хоёр гараараа айгүй. За, та болгоомжтой байх уу? Энэ болохоор King James-ийн Библи байгаа. Англи Библи.
За 1846 онд авилгажсэн судал библи байгаа байхгүй юу? 1846 он гэхэд л ийм орчин үеийн юм шиг харагддаг байж л тээ хэвлэл сөний. За тэгээд энийг болохоор манай Америкт амьдардаг Чингис гээд итгэгч залуу бидэрт бэлэг болгож өгсөн байгаа. Тэгээд энэ нас 1884 оных шивэд хэлний библи байгаа байхгүй юу? За энийг болохоор итгэгч биш залуу гэртээ хадгалдаг байжгаад тэгээд манай дээр нэг 10 жилийн өмнө бэлэг болгож өгсөн байгаа. Энэ библи болохоор тэр цаг үед Монгол одоо нутагт байсаар л байсан. Энэ цаг үеийг туулаад байж байгаа. Тийм. Надад чинь 1880 оны одоо Уильям Swansford Staley-Brass хоёрын орчуулсан Библийн 2 дахь хэвлэлт нь аахгүй юу. Тэгээд Санкт Петербургт орчуулсан. Социализмын үед шашны одоо энэ номууд хориотой байгаа шүү дээ. За энэ болохоор тэр социализмын тэр хатуу үеүүдэд ч гэсэн Монгол нутагт байж байгаад ирсэн ба шүү дээ. Зөвлөлт холбоот улс бол одоо шашин маш хатуу ханддаг. Крисмсийг тэ уусгаад шинэ жил болох гэдэг. За тэгээд нөгөө өөрсдийнх нь Оросын одоо харийн оронд байгаа номлогч нарт хүртэл яаж номлохыг хязгаарлаж заадаг тийм ээ. Мамаа магтуулахыг хүсдэг тийм ээ. Тийм байсан. Тэр үед яаж энэ одоо Монгол бичгээр бичсэн Библи өнөө цагийн үеийг туулаад өргөдөг. За энэ Библи маань болохоор бас сонирхолтой ирсэн байгаа. За 1996 оны хавьд одоо нэг эмэгтэй Монгол эмэгтэй дээд сансарт байсан нэг цуглаан дээр очиж гинэ. За тэгэн гутаа харж ирсэнэ манай гэрт нэг юм Библийн судар байгаа. Танах авах уу гэд хэлсэн байгаа. За тэгээ харсан чинь 1880 оны шинэ гэрээ байсан. За тэгээд хэдээр зарах вэ гэдгсэн чинь өөрөө үнэ хэлээ гэд. Тэгээд $10 авъя гэсэн чинь за арайчдээ судар юм чи $20 аваа гэд. Тэгээ $20 ингээд зарсан байгаа хгүй юу. Тэгээд энэ болохоор хаанаас одоо та ингээ олж авсан бэ гэсэн чинь манай өвөг номын сантайсан гэд. Гэтэл эн чинь бүр $20 хамаагүй үнэтэй тий. Тий $20-аас үнэтэй. Тэр эмэгтэй тэр хоёр ч бас дутуу үнэлсэн байна те $10-20 гэдэг чинь. Тэгэхээр энийг чи нөгөө монголчуудын дунд тарааж ирсэн байна. Тэгээд тарааж ирсэн учраас одоо монгол хүмүүс чинь бичиг номыг бас хамаагүй тэгж урьж тасдаггүй шүү дээ. Илэрхийл. Тийм монгол хүмүүс чинь нөгөө номыг их хүндэлдэг. Тийм номыг хүндэлдэг. Тийм болохоор ингээд одоо бурхан шүтээнийхээ хажууд одоо буддын судрын хажууд ингээд тавьдсан хит хитэн айлыг би харсан гэд. Тийм бас авлын зар тараагч нарын дурсамж байдаг. Тэгэхээр за судрал юм чинь гээд ингээд тавьдсан байдаг. Тэгэхээр монголчуудын дунд тараасныг нь одоо үе дамжуулан хадгалсаар ирсэн биш. Тэгэхээр энэ бол бидэнд одоо олцсон нь. Тэгэхээр бидэнд мэддэгдэг боловч монголчуудын дунд яг энэ шиг ингээд хадгалагдсан байж л байгаа хатаал гэж бодоод бас 10-20 жилийн өмнөхөн ч юм уу устдсан ч юм уу те тийм их байж болох юм. Байгаа л бах гэж бодож байна. Тэгээд энийг одоо монголчуудын дунд тарааж ирсэн хүн нь болохоор Олли Несткар гэдэг нэг хүн байдаг. Тэгээ тэр хүний тухай бол тэр хүний тухай бол тийм тодорхой баримт байдгүй л дээ. Гэтэ нэг багахан баримт гэдэг нь өргөөд одоо 6-7 жил сайн мэдээ тараагаад энэ ном тарааж ирсэн. За тэр үедээ бас л ажил нийлэн бүтлгүүтэй. За яагаад гэсэн чинь бусдаас юу ноцгой байсан гэхээр гудамжинд гарч байгаа лам нартай одоо шууд халз үздэг байсан гинэ. За мэдгэлцэх юм байлгүй дээ. Шууд мэдгэлцэх. Зовлохгүй үстэй. Мэдээж байна. Тэр мэдгэлцээ сайн мэдээний мэдгэлцээг нь хэлж байгаа байхгүй. За ийм хийдэг байсан гэж байна. Харамсалтай нь нөгөө төл нь янз янзаар үгийг мушгаад тэгээд одоо ярьсан яран жижиг утгагүй болоод дуустдаг байсан тийм дүүгч бас байдаг. Хэцүү үз. Одоо яг хоёр цэвэр монгол хэлтэй нэг нутагт өсөж төрөнсөн хоёр хүн хоёр өөр ихтгэлтэй болоод ярилцахад нэг ойлгоход амар хэцүү. Ер нь харилцан чих тавьж сонсохгүй бол ер нь л мушгул яаж л мушгиж болдог. Тэгээд одоо урд урдны хүмүүс чинь болол эмнэлгийн үйлчлэлээр ямар нэгэн байдлаар ингээд үйлчилж өгж жагаад сайн мэдээг Есүсийн тухай ярьдаг байсан бол мань нөхөр бол гудамжинд гарч байгаад шууд сайн мэдээг ярьдаг гэснээр ойлгох байхгүй юу? Олли Несткар гэдэг. Тийм хүн байсан. Гэх мэтчлэн зөндөө олон хүн одоо тэгэд энэ их сонирхолтой. Яг одоо бидний энэ байж байгаа Улаанбаатар хот. Тэгээ одоо өргөө нийслэл хүрээгээс ч өмнө Алтан твшийн хөндий гэдэг нэртэй байсан гэж байгаа. За энэ хөндөд хэрээдүүд одоо тэгээ тойрлоо энтрийн одоо хэрээдүүд байдаг байж. Тэгээ хэрээдүүд нь болохоор өөрсдөө христийн итгэлтэй байсан гэдэг. Энэ талаар ярьж. За тэгэхээр Хэрээд аймгийнхан ч нь бол Несторын шүтлэгтнүүд бүгдээрээ байсан гэдэг тийм Чингис хааны үед. За тэгэхээр
Ван хаан тойрлоос урагшаага 200-аад жилийн өмнө хамгийн анх Хэрээд аймгийнхан Несторын шүтлгийг хүлээж авсан тухай баримт байдаг юм байна. За энийг хэн бичсэн бэ гэхээр Бар Хебреус гэдэг эртний нэг юудэд түүхч бичсэн байдаг. За Бар Хебреусийн бичсэн одоо тэр тэмдэглэл дотор ямар юуны тухай гардаг вэ гэхээр дорны нэгэн улсад за Престер Жон гэж өхөшгүй мөнхийн нэгэн одоо хаан байдаг гинэ. За тэдний улс бүгдлээр одоо Христэд итгэдэг гинэ гэсэн ийм одоо цуурхал Европын дунд тухайн үед ингээд тарцсан байсан юм байна л да. Харин Бар Хебреус болохоор дорны нэгэн улсад за одоо Фередийн нэгэн Ван хаан, за Хэрээдийн нэгэн хаан цасан шоргон дотор ингээд явж агаад төөрчж ан хийж яваад цасан шоргонд төөрцөн. Тэгээд төөрөд замаа алдаад ингээд амнасаа алддаг дээрээ тулаад байж исэн чинь гинт нэг гигийн хүн гарч ирээд за би чамд одоо мөнхийн амийн замыг зааж өгье. Чи Есүс Христэд итгээрэй гэж хэлээд гэртээ харих замыг бас зааж өгсөн гинэ. Тэгээд тэр хүнээр заалгаад өөрийнхөө ордонд очингуудаа за ийм хүн надтай уулзлаа. Энэ хүн ингэж хэллээгээд өөрийнх нь одоо юунд аймагт ирсэн байсан худалдаач Нестор худалдаач дуудаж ирсэн юм байл та. Тэгсэн Нестор худалдаач тэрийн сонсно энэ гигантнүүдийн нэг баха гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоогийн одоо Туркменистан улсын одоо Мари гэдэг хотод за нэг бишоп байсан байгаа. Тэгээ Есү Эбу гэдэг Эбу Есү гэдэг одоо бишоп байсан. Тэр бишоп руу хүн явуулаад за ингээд Есүс Христтэй уулзлаа. За тэгээд биднийг одоо баптизм хүртэх санаарт явуулаач гэж ингэж гуйсан гинэ. Тэгээд тэдэн лөө 2 хүн явуулаад овг аймгаараа нэгдээд одоо бүхлээрээ итгэж болсон гэж. За тэгээд тэр тухай Багдадын одоо католик патриархтай хэлж байгаа шүү дээ. Одоо мэдээлсэн байгаа. Тэр мэдээлсэн тухай нь Бар Хебреус бичиж үлдээсэн байдаг байхгүй. За тэгээд тэр дээр яг үгчээр бичих юм бол хижра тооллын 393 за тэр хавцаа гэж байгаа. Тэр нь одоо нийтийн тооллын 1020 он гэж байгаа. Тэгэхээр нийтийн тооллын 1020 онд Хэрээд аймгийнхан одоо Несторын шүтлгийг хүлээж авсан юм байна гэдэг ийм баримт байна. За тэгээд ихний баримт. Тий, ихний баримт. Тэгээ энэ тухай за мөн Хью Кемпийн Step by Step гэдэг ном дээр байж байгаа юм байна. Тэгээд үүнээс хойш ингээ 200-аад жил энэ одоо Хэрээд аймаг чинь өөрөө Христийн итгэл шүтлэгтэй. Тэгэхээр Тоорл ван одоо ван болохоос бүр хэдэн одоо вангийн өмнө өвгөн тийм ээ. Бүр өмнөх нэг ван цасан шуурганд төрж яваад тэр учир тийм зүйлд авчирсан байна. Тий, тэгээд ийм үзэгдэл үзээд үзэгдэл баттай байсан. Тийм ээ, чиглүүлэг тодорхой байсан. Овог амгаар итгэхтлээ яаж яа гэдэг ч одоо тэгэл хаан өөрөө итгэчгээд тэгээд бус хүмүүс угаасаа ингэ дагаж ордог. Тэг чи одоо тэр ихний ясна л та. За тэгээ нэг 2 хүн ирээд бүтэн аймгийг одоо усан баталгаа хийлгэхэд бол арай л цөөцөл байхал та. Тэгэхээр тодорхой хэмжээний хүмүүсийг сургаж авдаг ч юм уу те ингээд систем одоо тэр дамжуулсан баг. За тэгээ нөгөө литургийн зааж өгнө шүү дээ тийм ээ, мөргөл залбирлаа зааж өгнө, библиэ одоо сэр библиэ өгнө тийм ээ, уншнаа. За тэгээл үргэлжилсэн байх та. За миний хувьд бол яг монголчууд өвгдөд Христ итгэгч биш байсан гэсэн би Христ итгэнэ. Заавч тэр хүмүүсийг Христ итгэгч байх талаас нь нэг ярих сонирхол байхгүй. Гэхдээ энэ яригдж байгаа зүйлүүд бол дандаа баримттай зүйлүүд гэж ойлгож байна. За ямар ч байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ музейг өмнө би бит хоёр үзэхэд ингээд бүтэн үз дуусаагүй. Тэгээд яг дэлгэрэнгүй амар дэлгэрүүлэхгүй зүгээр товчхон асуугаад явхад бол нэг цаг гарan цаг 30 минут орчим боллоо. Сүүлдээ ажлын цаг нь дууссан байсан би багийн. Тэгээд би бач яг яараг үлээсэн л та. Тэгээ яг үзээд ивэл айгүй их юм байгаа юм бэл энэ дотор. Юм болгон түүхтэй. Тэгэхээр өнөөдөр бүгдээр ямар ч байсан зах цухаас нэлээд чухал гэж бодож байгаа хэсгүүдэд орууллаа. Тэгэд ямар ч байсан танай байгууллагынханд хоёр хүн сууж байгаа учраас олон хүмүүс энэ зохион байгуулалтанд оролцож байгаа. Тэгээ манай подкастт оролцсонд баярлалаа. Цаг зав гаргасанд. Тэгээд та бүхэнд хэлж амжаагүй зүйлүүдээ л бас хэлнэ. За өнөөдөр бидний одоо үзүүлсэн библиуд байна шүү дээ. Тэгээд энэ библиудыг тарааж исэн тэр хүмүүс бүгдээрээ
энэ хоорондоо залгамж халаатай байна. За Шмидтээс эхлээд за цаашлах юм бол Эдвард Столибрас нартай холбогдоод юм. Жишээлбэл Шмидт ч өөрөө Эдвард Столибрас Эдвард Сван Столибрас хоёрын одоо орчуулсан Библийг хяндаг тий. За тэгээд зөвшөөрөл өгдөг байсан баг шүү дээ. Яг одоо энэ дээр жишээлбэл ингээд Яков Шмидт гэсэн. Тэгээд ингээд холбоотой ажилладаг. Тий. Тэгэхээр өөрөө Библи орчуулсан, дараагийн орчуулсан багийн ажил дээр оролцож исэн. За энэ Библийг нь тийм ээ одоо Джеймс Гилмор тарааж исэн. Тэрийг нь Ларсон засан сайжруулсан. За тэрийг нь хэвлээд дараагийн одоо сайн мэдээ тараагчид өргөөд ирж исэн хүмүүс одоо эмнэлгийн үйлчлэл хийж исэн. Тэр олон хүмүүс бүгдээрээ ашиглаж исэн. За Библийн дараагийн бүр одоо орчин цагийн одоо орчуулгуудыг ингээд ярих юм бол энэ орчуулгуудаас тодорхой хэмжээний одоо туршлага үгийг одоо орчуулгыг харж одоо авсан байгаа шүү дээ тийм ээ. За шинээр орчуулсан ч гэсэн тодорхой хэмжээний нөлөөг тусгаж авсан байдаг. Тэгэхээр Монгол чуулган болвол амьдралаа зориулсан энэ хүмүүсийн одоо зүрх сэтгэл дээр за нарийн суусан дээр тогтон гарч ирсэн юм байна. Тухайн үед үр жимсгүй юм шиг харагдчихсэн ч гэсэн өнөөдөр одоо тэдний тарьсан үр нь ургасан байна шүү дээ гэж харж байгаа. Тэр бол Библи орчуулгын яг энэ залгамж холбоогоор илүү тод харагдаж байгаа. Тэгээд бидний одоо хэрэгэлдэг ариун Библи маанч дээр тэгээ за нартай Библич дээр ялгаагүй бүгдээрээ өмнө орчуулагдсан Библийн орчуулгын дээр тодорхой хэмжээний одоо суурилсан байгаа гэдгийг л хэлхэн зүйтэй гэж бодож байна да. За тэгээд бас манай Монголд Библийн музей гэж байгаа. За тэгээд та нар маань ажлын өдрүүдээр ажлын цагаар нээлттэй хүрэлцэн ирээд үзэх боломжтой шүү. Үн төлбөргүйгээр улс олгонд ингээд Библийн музей гэж байдаггүй харин Монголд бол байна. Тийм болохоор та нар маань хүрэлцэн ирээд сонирхоод үзээрэй. Энэ түүхээр ингэж аялаарай гэж асуусан. Үн төлбөргүй үзэж болох юм уу? Үн төлбөргүй. Яаж одоо би бол яг таньдаг болохоор ирж ирсэн л та. Тэр хүмүүс яаж ирэх вэ? Ажлын өдөр ажлын цагаар байх. Эсвэл нөгөө ариун бичээс нийгэмлэг гэсэн Facebook-ын пэйж байгаа. Instagram жагаа тийшээ холбогдоод ирж болно. За итгэдэг л хамаагүй шүү. Бүх хүмүүс судлаачнаар ч ирж болно. Ойлголоо гайхалтай. Тэгээ баярлалаа. Би бас яг ийм их залгамж халаа гэдэг талаас нь холбож бодохоор бас их сүртэй юм байна. Тэгээ одоо цагт ингэж ирсэн байгаа энэ ажлууд хүртэл яг энэ Шмидт те тэрийг бодохоор л ингээл амар хэцүү санагдаад байна л да. Тийм хэцүү цаг үе байсан. Тэрээс ирсэн гэдэг энэ гайхалтай зүйлийг сонсох их гайхалтай байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонссон сонсогч нартаа баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.